За сайн байцгаана уу оюутнуудаа. Магадлалын онолгоо математик статистик хичээлийн 6 дахь лекц эхэлж байна. Бид нар өнөөдрийн лекцээр санамсаргүй хэмжигдэхүүн гэсэн сэдвийг үзнэ. Санамсаргүй хэмжигдэхүүн. За энэ сэдвийн хүрээнд өнөөдрийн бидний ярих зүйл бол за нэгдүгээрт яах вэ гэхээр энэ санамсаргүй хэмжигдэхүүн буюу санамсаргүй хувьсгчийн бид тодорхойлтыг авч үзье. За тэгээ явандаа нэлээд олон жишээнүүд яригдана. Тодорхойлт жишээнүүд. За дараа нь яах вэ гэхээр бид нар энэ санамсаргүй хувьсгчтай санамсаргүй хэмжигдэхүүнтэй учрахад хамгийн их бидэнд хэрэг болдог хэрэгсэл болох тархалтын функц гэдэг юм авч үзье. Тархалтын функц. Ба тэгээ түүний чанарууд. Түүний гол чанарууд. Гол чанарууд. Энэ дээр мөн адилхан нэг чухал яран батлан тэгээд тодорхой жишээнүүд бас ярих байх гэж бодож байна. За сүүлийн хэсэгт нь юу ярих вэ гэхээр за дараа нь юу ярих вэ гэхээр энэ санамсаргүй хэмжигдэхүүн дотор хоёр одоо том анги байдаг. Тэр нь бол юу ах вэ гэхээр discrete санамсаргүй хэмжигдэхүүн, нөгөөх нь болохоор за тасралтгүй. Тасралтгүй. За энэ дээр нь бол бид нар absolute тасралтгүй гэж ярьдаг. Absolute тасралтгүй. Санамсаргүй хувьсгчид ба тэгээ санамсаргүй хэмжигдэхүүний энэ бид нар тархалт гэж юм ярьсан бол дараа нь нягт гэж юм ярьсан. Нягтын функц. Тэгэхээр өнөөдрөөс авшуулдах одоо хамгийн гол зүйлүүд бол үндсэндээ санамсаргүй хэмжигдэхүүн гэж юу юм? Ямар хэрэгтэй хаанаас гарч ирсэн, энэгээр юу хийх гэдэг санамсаргүй хэмжигдэхүүнийг судлахдаа бид нар юу хэрэглэж судлах вэ? Энд дээр тархалтын функц гэдэг юм орж ирнэ. Энэ тархалтын функц, нягтын функц бол хоёр бол хоорондоо одоо аав хүү хоёр шиг, ээж охин хоёр шиг харьцаатай. Тэгээ энэ нягтын функц нь бол биднэрт илүү их мэдээлэл өгч авахд амархан байдаг учраас практикт бол бид нар энэ нягтын функцтэй ажиллана. Онлын хувьд бол энэ тархалтын функцтэй ажиллана. За тэгээд дотор нь хоёр ангид хуваах нь discrete болон тасралтгүй гэсэн. За тэгээд өнөөдрийн одоо эхний асуудал бол юу ах вэ гэхээр энэ санамсаргүй хувьсгч гэдэг юм хаанаас ороод ирвэ гэж. За бид нар өнөөдрийн хүртэл юу ярьж явсан бэ гэхээр үндсэндээ магадлалын окторгуу гэсэн юмыг ярьж явсан. Надад омега А байгаа, П байгаа. Энэ омега бол бидний нэрлэлснээр тийм үү? Игэл үзэгдлүүд гэсэн. Игэл үзэгдлүүдийн орлого. Энэ игэл үзэгдлүүд хаанаас гарч ирсэн бэ гэж. Энийний цаана юу вэ гэхээр санамсаргүй туршилт байгаа гэсэн. Ямар нэгэн санамсаргүй туршилтыг ямар нэгэн байдлаар хин нэгэн хүн хийсэн хүн ч юм уу юм ч юм те. Асуудал юу гэхээр энэ санамсаргүй туршилт гэдэг имийг математик хэлэнд яаж оруулах юм бэ гэсэн нэг юм асуудал гарч ирж байна. Одоо энд бол яг нөхөр энийг байгуулахдаа бид нар энэ санамсаргүй туршилт гэсэн юм цаалт нь өвөгдөл маягаар авсан байна шүү дээ. Энийгээ бүр дотогш нь оруулъя гэвэл энийг загварчлая гэвэл юу болох вэ гэсэн нэг юм асуудал яригдана. За нөгөө нэг асуудал нь юу ах вэ гэхээр санамсаргүй хэмжигдэхүүн гэсэн юмыг оруулж ирэхэд тулд эхний мотивац энэ байна. Хоёр дахь мотивац юу ах вэ гэхээр ер нь бол ямар нэгэн санамсаргүй туршилтын тийм ер нь туршилтын үр дүн бол нөгөө юмны үр дүн бол яах вэ гэхээр тоогоор хэмжигдэнэ. Тоогоор хэмжигдэнэ. Одоо амьдрал дээр бол тоогоор хэмжигдэхгүй юм байна гэдэг бол одоо нэлээд төвөгтэй гэж бид нар үзэж байгаа. Ихэнх юмыг бол тоогоор хэмжиж болно гэж одоо ингэж ойлгодог. Үндсэндээ натурал тоонууд бол одоо тоолоход зориулагдсан. Бодит тоонууд бол юм хэмжих зориулагдж гарч ирсэн ийм зүйл гэсэн үг. Заатлынх нь одоо түүхэн өнцгөөс харагдаж гэсэн ялгаагүй шүү дээ, тийм ээ. Нөгөө Пифагор нэг гэсэн талтай тэгсэн өнцгт гурвалж нэг гипнозыг хэмжих асуудал яригдсан. Эхлээд юу гэж ойлгож ирсэн бэ гэхээр за натурал тоо байх юм байна. Дараа нь бол энэ арсенал тоо байх юм байна гэж тийм. Арсенал тоогоор бид нэр бүх юмыг хэмжиж болох нэ гэж үзэж ийсэн чинь нөгөө хэмжигдэхгүй юм гарч ирээд тэр хэмжигдэхгүй юмнуудыг нь хэмжиж чадах хэмжээний арсенал тоогоо өргөтгөл нь юу байх вэ гэхээр бидний ярьдаг бодит тоо. Тэгэхээр үндсэндээ яах нь гэхээр энэ үр дүн бол ихэнх юмны үр дүн бол тоогоор хэмжигдэх нь байна. Тэр дотор бодит тоогоор хэмжигдэх нь. За энэ аксиом гэдэг юм энэ философийн өнцгөөс бид нар асуудлуудаа хандах гэж. Тэгэхээр санамсаргүй туршилт гэдэг юм ч гэсэн мөн ялгаагүй яах нь гэхээр үр дүн нь тоогоор хэмжигддэг юм байж дараа. За тэгээд энэ одоо үр дүн шалтгаан үр дүн гэдэг юм уу те энэ хоорондын хамаарлыг илэрхийлдэг үндсэн одоо юу бол юу аах вэ гэхээр математикт бидний хэрэглэдэг үндсэн техник юу аах вэ гэхээр функц.
функц. Үндсэндээ хоёр одоо гол зэвсэг байгаа шүү дээ. Нэг нь олонлог нөгөөх нь функц. Бүх юмыг одоо тэ энэ хоёрыг хилэн дээр томьёолох ийм үндсэн одоо зорилго болвол ийм байна. За окей. Одоо тэгвэл би шууд тодорхойлолт руу гаръя. Санамсаргүй хэмжигдэхүүн гэж юу хэлэх вэ гэж тэ. Тэгэхээр надад ийм магадлалын фактор өгөө. Омега P өгөө. За одоо яах вэ гэхээр би нэг ийм функц аваад үзье. Psi гэдэг функц аваад үзье. Энэ яах нь гэхээр омегагаас бодитоо руу явдаг. Өөрөөр хэлбэл яах нь энэ омегагийн элемент болгонд эгэл үзэгдэл болгонд нэг тоон утга харгалзуулах нь. Үзэгдэл болгон тоон утга, үзэгдэл болгон тоон утга харгалзуулах. Энэ функц нь дурын x r-ын хувьд x гэсэн дурын бодиттой авахад энэ олонлыг сонирхоод үзье. Дүр нь тэ энэ функцээр бууж байгаа дүр нь x-с эрс бага байдаг. Энэ x гэсэн тоо авсан. X-с эрс бага байдаг бүх омегануудыг цуглуулахаар энэ нөхөр нь манай a-д байх юм бол ийм бол бид нар яах нь вэ гэхээр энэ нөхрийг c-г яах нь вэ гэхээр энэ омега P дээрх санамсаргүй хэмжигдэхүүн гэх. За манай ном бол санамсаргүй хэмжигдэхүүн гэсэн үгийг хэрэглэж байгаа. Би бол санамсаргүй хувьсгч гэдэг нэрэнд илүү дассан байна. Тийм учраас хэмжигдэхүүн болон хувьсгч хоёрыг хооронд нь холж хэрэглэж магадгүй. Ингэх юм бол энэ адилхан юм хэлж байгаа шүү гэдгийг та бүхэн санаарай. Тэг үндсэн тодорхойлолт бол энэ. Үндсэндээ альтер юм хэлэхгүй байна. Юу гэж хэлж байна вэ гэхээр омега дээр тодорхойлогдсон функц байх хэрэгтэй. Хамгийн гол хэсэг нь энэ тийм. Өөрөөр эгэл үзэгдэл болгонд би нэг тоо харгалзуулах юм байна. Нэг хэмжигдэхүүн харгалт тийм. Нэг хэмжилт тоо харгалзуулах юм. За тэгээд дээрээс нэмэлтний нөхцөлтэй байна. Энэ доотлын нэмэлт функцийг бид нар хэмжигдэх функц гэж хэлдэг. Энэ нөхцөлийг хангадаг функцийг бид нар хэмжигдэх функц гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл би нэг өгүүлбэрээр юу гэж хэлж болох байсан бэ гэхээр энэ магадлалын фактор өгөөгүй. Тэгээд яах нь энэ омега дээр тодорхойлогдсон r ийм хэмжигдэх функцийг биднээс хамаагүй хувьсгч гинэ гэж хэлж болох байсан. Энэ доотлын хэмжигдэх функц гэсэн нөхцөл юу хэлээд байна вэ гэхээр иймэрхүү юм хэлж байгаа. За одоо энэ функц чинь манай psi юу гэж нөхөр энэ омега гэдэг нэг олонлог байна. Энэ олонлогийг яаж ийнө гэхээр манай функц бол тэ энэ бодитон шулуун руу болгож байна. Тоон шулуун руу болгож байна. Тэгэхээр юу ярьж ийнө гэхээр энэ дээр чи x гэсэн нөхөр аваад тэгээ энэ дүр нь яах нь гэхээр за тэгээ омега дээр чи биднэрт нэг ийм бүтэж байгаа. Нөгөө дээр нь магадлал тавьж болох олонлогуудыг бид нар юуд нэрлсэн бэ гэхээр сигма айлг гэж нэрлсэн. Өөрөлд магадлалыг нь хэлж хэмжиж болох юмнуудыг бид нар сигма айлг гэж нэрлсэн. Окей, за тэгээд энэ бол яах нь гэхээр энэ x-ээр ингэж тасалж аваад энэ x-ээс ийшээ буусан тэ дүр нь энэ дотор байдаг. Дүр нь энэ дотор байдаг энэ жижиг омегануудын олонлогийг аваад үзэхэд тэр омега нь хаана байх ёстой гэхээр сигма айлгт байх ёстой гэж хэлж байна. Сигма айлгт байх ёстой гэж. Окей. За заадлынх нь одоо гүнзгий шалтгаан нь юу вэ гэж. Энд дээр дахиад хоёр шалтгаан байгаа. За эхлээд хар ухаанаар тайлбарлах юм бол энэ юу гэсэн үг вэ гэхээр энэ r гэдэг нөхөр чинь тоо гэдэг юм чинь өөрөө бас юм хэмжих зориулагдсан гэсэн түрүүн бид нэр ярьсан бодиттой бол энд бас өөрийн гэсэн хэмжиж болох юмуд нь байгаа. Хэмжиж болох болон хэмжиж болохгүй хэсгүүд нь байгаа. За тэрийг нь бид нэр их тохиолдолд юугаар илэрхийлдэг вэ гэхээр энэ r дээр тодорхойлогдсон борреллийн сигма айлгуур гэдэг юмар илэрхийлдэг. За тун удахгүй борреллийн сигма айлгуур талаар би дахиад нэг ярилцсан. Үндсэндээ борреллийн сигма айлгуур нь юу байх вэ гэхээр энэ хагас интервалууд байна те хасах хязгааргүй x гэсэн хагас интервалууд. Энэ интервалуудыг дотроо оруулсан. Тэгээ эдрийн нэгдлийг, эдрийн гүйцэлтийг, гүйцэлтийн нэгдлийг гэх мэтлэн нөгөө сигма айлгуур үндсэн аксиомуудыг хангах маягаар эднэрээр төрөгдсөн ийм бүтэж байгаа. Тэг бидний дээр нь одоо хэмжиж болох, уртыг нь хэмжиж болох тийм бодитон олонлогийн дид олонлогуудыг бид нэр юуд нэрлэх юм гэхээр борреллийн сигма айлгуур гэж нэрлэх. Тэг энэ юу гэж хэлж байна вэ гэхээр чи борреллийн сигма айлгуурын тэ айлгуурын нэг суурь авахад, баас авахад тэрний чинь юу нэ тэ тэрнийх нь уруу дүр нь хаана байх хэвээр гэхээр бидний энэ сигма айлгуурт байх хэвээр. Өөрөөр хэлбэл энэ дээр байгаа бидний тодорхойлсон хэмжигдэх бүтц маань энэ r дээр байгаа өөрийнх нь тодорхойлсон хэмжигдэх бүтц хоёр хоорондоо ойлголцох ёстой шүү гэсэн. Хар ухаанаар хэлбэл тийм нөхцөлийг хэлж яаж.
За цааталт нь бол дахиад одоо илүү практик ач холбогдол юу байх вэ гэхээр энэ нөхцөлийг хангадаг функцийг бол бид нар яаж болдог вэ гэхээр нөгөө алхамт функц гэдэг юмар хангалттай сайн дөхөж болдог функцүүд бол хэмжигдэх функц гэдэг. Алхамт функц гэдэг юмар. Окей. За бид нар удахгүй алхамт функцийг одоо бодитоор харна. Ерөнхийдөө санаа бол тэг үг нь юу гэж хэлж чинь яг тэр утгыг илэрхийлнэ. Жишээлбэл надад юу гэдгийг ийм функц байх юм бол энэ функцийг яах нь вэ гэхээр би зарчмын хувьд тэг ийм шат функцээр одоо дөхөж болно гэж хэлж байна. Мэдээж би шатныхаа хоорондын завсрыг болон бүр нарийсгана. Тэг тусам миний дөхөлт улам сайжна. Ингээд алхамт функцээр хангалттай сайн дөхөж болдог функцүүд бол үндсэндээ хэмжигдэх функц юм байна. За тэг ингэж болдгоо функц гэж ямар байх юм, хэмжигдэхгүй функц гэж ямар функцүүд байх юм. Өөрөөр хэлбэл санамсаргүй хувьсгч биш байх жишээ болдог, мөн байх жишээ болдог. Иймэрхүү асуудал өөрөөр яригдана. За энэ талаар өөрсдөө жоохон техникийн одоо тэг энэ бодиттой олондгийн бүтц болон энэ талаар сонирхдаг хүмүүс байвал цааш нь өөрсдөө баг зэрэг судалж ухаж оролдож болно. Ерөнхийдөө их функцүүд хэмжигдэнэ. Тухайлбал тасралтгүй функцүүд бол бүгд хэмжигдэнэ. За тэгээд энэ одоо тэг энэгээр дөхөж болохгүй гэдэг маань. Гэхдээ зөвхөн функц байж болно л доо. Функц чинь одоо их хамаагүй том анги штэ. Юу гэдэг юм бүх одоо арсенал доон дээр 1 гэсэн утгаар авдаг, 90 арсенал доон дээр тэг гэсэн утгаар авдаг. Тэгээд аль савсаар төгсгөлгүй болоод өсөрдөг энэ ийм функц байх юм бол ийм функц байх юм бол бид нар яаж болохгүй гэхээр ийм айтайхан байдлаар одоо тэ дөхөж болохгүй. Ер нь бол компьютер дээр графикын зурулж болохгүй функцүүд бас байгаа. Тийм функцүүд бол хэмжигдэх биш бол таарч. За энэ техникийн деталь бол нэг тийшээ. За тодорхойлтыг өгсөн жишээнүүд юу байх вэ гэж тэ. За нөгөө бидний өмнөх самсаргуу туршилтууд маань ерөөдөө самсаргуу хувьсгчийн жишээ болно л доо. Тухайлбал одоо юу гэдэг те би одоо ангиас нэг хүүхэд самсаргуугаар сонгож аваад тэр хүүхдийн насыг нь асууя. Эсвэл тэр хүүхдийн жинг нь асууя. Эсвэл тэр хүүхдийн өнгөрсөн үлрэл одоо юу гэдэг хичээлийнх нь голч дүнг асууя гэх юм. Энэ маань бүгдээрээ үр дүнээ наараар хэмжигдэж байгаа самсаргуу туршилтууд учраас бүгдээрээ юу бол тарах вэ гэхээр самсаргуу хувьсгч болж таа. За зарим юм бол араар хэмжигддэггүй штэ багшаа гэх асуудал гарч ирнэ. Жишээлхэд бидний нөгөө алдартай зоос хаях гэсэн туршилт аваад үзэхээр үр дүн нь юу байх вэ гэхээр сүлд эсвэл тоо гэсэн ийм хоёр үр дүнтэй байна штэ гэж тэ. Тэгэхээр энийг би яаж болох вэ гэхээр сүлдийг нь үндсэндээ 0 гэж кодлоод тоог нь болохоор 1 гэж кодлчих юм бол жишээлхэд энэ юу болох вэ гэхээр тоо утга авдаг самсаргуу туршилт болоод орчих. Тэг өмнө чанарын утга авдаг байсан бол одоо тоон утга авдаг санамсаргуу туршилт байна. Тэгэхээр ерөнхийдөө бол тэ одоо өнөөдрийн хүртэл ярьсан бүх санамсаргуу туршилтууд бүгдээрээ юу гэж ойлгож болох вэ гэхээр санамсаргуу хэмжигдэхүүн байжээ гэж ойлгож болно. За санамсаргуу хэмжигдэхүүний тухай одоо эхний тодорхойлолт болон жишээнүүд гэвэл юм. За энэ дээр дахиад баг зэрэг ажиллах хэрэгтэй. Би сая юу гэж хэлсэн бэ гэхээр энд одоо тэ энэ x-с 4 x-с бага байдаг нөхдүүд бол манай сигма айлбарт байх юм байна гэж. Энэ юу гэсэн үг вэ гэхээр бид энэ үзэгдлийн талаар ярих боломжтой гэсэн үг. Магадлал тэ манай санамсаргуу хувьсгчийн авах утга нь x-с бага байх гэсэн үзэгдлийн магадлалыг бид нар ярих боломжтой гэсэн үг. Ягаад гэвэл эн чинь юу вэ гэхээр манай сигма айлбартай. Биднэрт угаасаа магадлалын хэмжээс өгөгдсөн ба. Тэгэхээр энэний талаар ярих боломжтой гэсэн үг. Энэтэй төстэй хид хэдийн юмны талаар бас ярих боломжтой. Тухайлбал бид энэ үзэгдлийн гүйцэлтийг ярьж байна. Энэ үзэгдлийн гүйцэлт чи юу байх вэ гэхээр энэ үзэгдлийн гүйцэлт нь одоо юу болж таарах вэ гэхээр энэ бол ийм юм болж таарна шүү дээ, тийм. Үндсэндээ омегануудын олонлог тэгээд C омега нь x-с их уу тэнцүү байдаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл юу болж таарах вэ гэхээр ийм юм ярих боломжтой байсан. C омега x-с их уу тэнцүү байх. Энийн магадлалын талаар бас ярих боломжтой. За яг буцаага сануулын нөгөө сигма альгоритм чинь аксиомуудын аксиомууд дотор юу байгаа вэ? Хоос олонлог манай сигма альгоритм байх хэвээр. Хэрвээ А гэсэн олонлог байх юм бол А-гийн гүйцэлт мөн манай сигма альгоритм байх хэвээр. За тэгээд юу лээ нөгөөх нь А1 гэх мэтлэн ингээд нөхдүүд манай сигма альгоритм байх юм бол эндээс яах вэ гэхээр эдгээрийн нэгдэл нь тэ энэ мөн манай сигма альгоритм байх хэвээр гэсэн. Ийм аксиомууд байгаа шүү дээ. Ийм аксиомууд байна. Тэгэхээр энэ хоёрдугаар чанар ёсоор надад энэ байгаа юм чи энийг гүйцэлт буюу би x-с их үү тэнцүү байх тухай ярих боломжтой байна. Тухайлбал.
За өөр юу ярьж болох вэ? Өөр энэ талаар ярьж болно. Ийм үзэгдлийн талаар ярьж болно. X1-ээс манай X-ийн их байх, тэгээ X2-оос бага байх тухай ярьж болно. За одоо энд X ихэнх тохиолдолд мандлын номнууд дээр ч тэр би ч гэсэн цааш энэ үг нь X омега гэж явах хэрэгтэй. Омега гэсэн аргументтай байх хэрэгтэй. Самсаргуу хөвсчийн тухай ярьж байхдаа тэгтээ тэргүй омега гэсэн аргументтай байна гэдгийг бид нар мэдж байгаа учраас бичиглэлээ хэлбэршүүлэхийн тулд энэ омегаг нь авч хаяад их тохиолдолд ийм байдлаар тэмдэглэдэг шүү. Ийм байдлаар тэмдэглэдэг. Тэгэхээр энэ бол манай сигма альбертай. Яагаад үг гэхээр эн чинь юу гэсэн үг вэ гэхээр ийм бол таарч байна. Манай самсаргуу хувьсгч нь x2-оос бага байх. Нөгөө энэ үзэгдэл. Энэ x-ийг нь би x2-ыг тавьчих. Бүх x-ийн хувьд энэ нөхөр чинь манай сигма альберт байна гэсэн шүү дээ. Тэгээ энээс би юуг яаж болох вэ гэхээр манай самсаргуу хувьсгч нь x1-ээс бага байх тухай асуудлыг хасчруулж байгаа байхгүй. Тэгэхээр энэ хоёрын ялгуур бол юутай тэнцэх хэрэгтэй гэхээр энэ нөхөртэй тэнцэх хэрэгтэй. Нөгөө талаас энэ бол юу нэг гэхээр манай сигма альберт байгаа. Тодорхойлолт ёсоор энэ бас манай сигма альберт байгаа. Тэгээ өмнө бид нар ярьсан хэрвээ А болон Б гэсэн хоёр олонлог байх юм бол тэр хоёрын ялгуур одоо сигма альберт байх юм байна гэж. Тэгэхээр бид нар энэ интервал C гэсэн самсаргуу хувьсгчийн интервал байх тухай бас ярьж болох нь. Энэ магадлал хэдвэ гэж ярьж болох. Окей, за дараагийн асуудал юу байх вэ гэхээр магадгүй ийм юм бас яригдчих болно. Энэ C гэсэн самсаргуу хувьсгч яг x0 гэсэн одоо тэ утга авдаг. Энэтэй тэнцдэг C-ийн утга нь x0-тэй тэнцдэг байх тухай ярих боломжтой. Энэ яагаад боломжтой байх вэ гэхээр огтлцол энийг би яаж бичиж болох вэ гэхээр ингэж бичиж болно. x0-оос их үеуд тэнцүү гэсэн x0 дээр нэмдэг 1-ийн код гэнэ. Тэгээ энийг би ингэж бичиж байна. Тэгээ энэ бол 1-ээс цааргүй. Өөрөөр хэлбэл энэ дээдлийн үзэгдлүүд бүгд ийм хэлбэртэй байх юм бол манай сигма альберт байна гэж хэлсэн. Одоо би юу хэлж байна вэ гэхээр x0-оос их үе тэнцүү гэсэн x0 дээр нэмэх 1-ийн код гэнэ. Энэ завсар байх гэсэн тухай ярьж байна. Энэ манай сигма альберт хэлмэл мөн үү гэвэл мөн бүх n-ийн хувьд. Одоо эдгээр бүгдээрээ муу юм болвол энэ нэгдэл бол энэ гүйцэл төрөөс бид нар өмнө юу мэдэх вэ гэхээр энэ огтлцол мөн адилхан манай сигма альберт байна гэж хэлсэн. Тэгэхээр эднэрийн төгсгөлгүй огтлцол мөн сигма альберт. Эдний төгсгөлгүй огтлцол гэдэг чинь эцсийн дүндээ юу алтаарах вэ гэхээр энэ C гэдэг самсаргуу хувьсгч нь яг x0 гэсэн утга авах тухай ярьж болно гэсэн үг. За тэгээд цааш нь гих мэтчил. Одоо тэ энд бид нар энийг нөгөө тийш нэргүүлээд ийм сул болгоцсон чинь энэ дахиад ийм сул байхаас хасаад эндийн тэнцлүүшийн нөгөө талд нь энэ гаргадаг ч юм уу янз янзын иймэрхүү завсарт байх тэр утгатай тэнцэх мэнцэх энэ завсарт эсвэл энэ завсарт байх ч гэдэг юм иймэрхүү юм ярих бүрэн боломжтой. Окей. За одоо нэг гол дараагийн одоо энэ тархалтын функц гэдэг юмыг бид нар авч үзсэн. Ер нь бол нэг сонирхолтой байна. Самсаргуу хувьсгчийн нөхрийг нэг сайн тоглолтод оруулж ирнэ. Тэгсэн мөртлөө бид нар самсаргуу хувьсгчтай бол шууд ажиллахгүй. Тэрний оронд энэ нөхрийн тархалтын функцтэй ажиллах нь илүү дээр байдаг. Ягаад гэвэл энэ самсаргуу хувьсгчийн талаар бидэнд яг хэрэгтэй мэдээлэл нь юу байх вэ гэхээр энэ самсаргуу хувьсгч нь ямар утгыг ямар магадaltaгаар авд юм бэ гэсэн мэдээлэл хэрэгтэй байна. Тэр мэдээллийг бидэнд өгдөг юм бид нар тархалтын функц гэж. За би шууд тодорхойлт бичлээ. За sin энэ омега а b дээрх самсаргуу хэмжигдэхүүн байна. За энэ самсаргуу хувьсгч эсвэл хэмжигдэхүүн яа хэлбэр хэрэглэн гэсэн. Окей. Тэгвэл надад яах вэ гэхээр энэ нөгөө нэг энэ юу вэ шүү дээ. Энэ магадлал байна. Энэ дээр байгаа. Бүх x-ийн хувьд энэ магадлал хэдтэй тэнцдэг юм бэ гэсэн мэдээллийг надад өгдөг тийм функцийг би энэ нөхрийн тархалтын функц гэж хэлээ. Окей? Тэгэхээр яг нь sin тархалт нь sin тархалт нь ямар функц байх вэ гэхээр ийм функц. Нэг бид нэр f тэгээ том f-ээр тэмдэглэн тархалтыг. За доор нь нөгөө эхний тархалтын тухай ярьж байгаа гэдгээс хамаарат индекслэн. За аргументыг бол болцсон x-ээр тэмдэглэн. Энэ бол биднэрт юу гэх вэ гэхээр магадлал энэ sin x-с бага байх магадлалыг өгөх хэрэгтэй. За би жоохон таарах мэдсэн байна. Миний самбар багдаад байгаа учраас, намдаад байгаа учраас ингэж бичих жоох явууд чинь те. Энэ бол эрс багын тэмдэг байна. Энэ sin x-с бага байх гэсэн үзэгдэл нөгөө энэ үзэгдэл те. Энэ үзэгдлийн магадлалыг x болгоны хувьд надад өгдөг функцийг би юу гэж хэлэх нь вэ гэхээр энэ sin тархалт гэж хэлэх. Тэгэхээр хэрвээ анзаарч байгаа бол энэ функц чинь ямар функц вэ вэ гэхээр
тодорхойлогдох мужийн бодиттой олонлог байх нь. Бодиттой олонлог байх нь R. Тэгээд бодиттой олонлогоос хаашаа явж гэнэ үү гэхээр надад нэг магадлалыг өгөх ёстой учраас 0 1 рүү явах нь. 0 1 рүү явах нь. Тэгээд ийм функц. За тэгээд энэ нөгөө одоо бодлого дасгал дээр их олон удаа гарч ирнэ энэ самсгүй хувьсгчийн тархалтын функцийг олмол гэдэг. Тэгээд энэ дээр анхаарах ёстой юм юу гэхээр энэ тодорхойлогдох мужийн тий хасах хязгааргүйс нэмэх хязгааргүйгээр тодорхойлогдох ёстой шүү гэдгийг заавал санаж явах ёстой. Энэ дээр хүүхдүүд их алддаг. За жишээ авч үзье. За дөрөвчийн ярьсан нөгөө 100 саях туршилтаа бид нэр амархан учраас эхний удаа тэрийг харъя л та. Тэн дээр жишээлхэд юу болох вэ гэхээр надад ямар санамсруу үүсгэж байсан бэ гэхээр ийм бол таарсан тийм. Тэгэхээр бид нар юу гэсэн бэ гэхээр сүлтийг бол 0 гэж ойлгосон. Тоо буух юм бол тэрийг 1 гэсэн. Тэгэхээр ийм хоёр утга авдаг санамсруу үүсгэж байх. Манай санамсруу үүсгэж бол ийм хоёр утга авдаг. 0 эсвэл 1 гэсэн хоёр утга авдаг. За энэ тохиолдолд энэ санамсруу үүсгэж тий нягт нь юу ах вэ гэдгийг хэл. Өөрөөр хэлбэл энэ чи юу гэсэн үг вэ нөхөр ийм гэсэн үг шүү дээ. Хэрвээ санамсруу өөрчлөж би бичиж гэвэл те энэ psi бол юу гэдгийг те psi c дээр чи нөгөө омега нь манай санамсруу туршилтын чи омега нь юу байгаа гэхээр st 2 гэсэн 2 юу байгаа байхгүй. Тэгээ энэ s дээр бол 0 гэсэн утга авдаг. T дээр болохоор за энийг би ингэж бичих нь зөв юм. Олонлог хэлбэрээр биш. S дээр 0 дээр болохоор 1 гэсэн утга авдаг. Ердөө ийм хялбархан санамсруу үүсгэж. Энэ санамсруу үүсгэж. Нөгөө дөрвчийн хэмжигдэх гэсэн нөхцөлийг бид нар энэ дээр давхар шалгаж болно. Яагаад гэвэл яаж энийг шалгах уу гэхээр те хэрвээ x нь тийм үү 0-оос дасгал зараагүйс 0 хүртэл байх юм бол тэр рүү явдаг омега гэж юусэн байхгүй байгаа байхгүй. Тийм учраас хоосоо олонлог гэнэ. Энэ хоосоо олонлог учраас энэ яах вэ гэхээр a дор. Дараа нь хэрвээ x нь 0-оос 1-ийн хооронд байх юм бол за би энийг хэмжигдэх функц энэ тодорхойлолт маань самсургуу хувьсгч мөн гэдгийг одоо жишээлбэл харахын тулд те яах ёстой нөө. Тэгэхээр x-ийн хувьд бүх x-ийн хувьд үнэн гэсэн. Гэхдээ 0-оос хасах хязгааргүйс 0 хүртэл тэгтээ зэрэг үнэн байна. Яг үгүй энэ олонлог дандаа хоос гарах юм байна. Бүх x-ийн хувьд. Дараа нь x нь 0-оос 1-ийн хооронд байх юм бол тэгээ 1-ээс 0-оос 1-ийн хооронд байх юм бол энэ юу болох вэ гэхээр 0-оос 1 рүү явж байгаа утга нь юу бол таарч нөхөр нөгөө s гэдэг сүлд гэдэг олонлог ганцаар авах нь. Энэ сүлд чинь яах вэ гэхээр манай сигма айлгуурт бас байгаа. Сигма айлгуурт байгаа. Яг гэвэл энэ тохиолдолд бид нар сигма айлгуураа үндсэндээ юу шахах уу гэхээр те энэ тохиолдолд манай сигма айлгуур бол 2 омега гэж авч байгаа байхгүй те 2 омега гэж авч. Тэгээ 2 омега байх тохиолдолд ер нь бол бүх олонлог нь те энэний бүх олонлог энэ дотор байгаа учраас энэ нөхөр чинь буцаад омегагийн олонлог гарах учраас тэр доотлын нөхцлүүд автоматик байдлаар хангагдана. Окей. За одоо би юг сонирхоод байгаа гэхээр тархалтыг сонирхоод. Тархалт нь юу вэ гэж. Энэ тохиолдолд манай функцийн юуны тархалтыг бол тарах. Тэгэхээр тархал гэдэг чинь юу бол тарах вэ гэхээр те бүх x-ийн хувьд надад ямар мэдээлэл хэрэгтэй байна вэ гэхээр магадлал тэгээ энэ нөхрийн x-с бага байх магадлалыг олно гэсэн. Бүх x-ийн. За дахиад дөрвчийн ерөнхийд нь санаа энийг шалгаж явах үед харагдчихжээ ямар асуудал харагдаж байна вэ гэхээр те хэрвээ x нь хасах хязгааргүй 0 завсарт байх юм бол энэ чинь юу болох вэ гэхээр би энд яах нь гэхээр те ямар нэгэн энэ завсарт байгаа тооноос ксигийн эрс бага байх магадлалыг хайх хэрэгтэй болно шүү дээ. Гэтэл тийм байх боломж байхгүй. Тэгэхээр энэ тохиолдолд юу болох вэ гэхээр манай psi x бол юу бол таарах вэ гэхээр 0. Ягаад гэвэл хоос үүсгэл гарах учраас. За одоо яах вэ гэхээр 0-оос их x нь 1-ээс бага юу тэнцүү байх юм бол 0-оос 1-ийн хооронд байх юм бол би юу сонирх вэ гэхээр тэгээ энэ сансуу хувьсгч авах утга нь энэ завсарт байгаа ямар нэгэн x-ээс эрс бага байх тухай яригдэн шүү дээ. Жишээлбэл тэ 0.1-ээс эрс бага байх. 1-ээс эрс бага байх гэх мэт яригдэн. Тэр чинь ганцхан боломжтой ягаад гэвэл тэр чинь яах нь сүлд буух тухай асуудал яригдж байна гэсэн. Сүлд буух тухай асуудал яригдж байна. Тэгэхээр энэ тохиолдолд манай нөхрийн магадлал нь юу бол таарах вэ гэхээр 2-1 гэж өгдөг. За сүүлд нь дараагийн тохиолдол нь юу болох вэ гэхээр 1-ээс их x нь за тэгээд нэмэх хязгааргүй. Энэ завсарт байх юм бол юу болох вэ гэж тэ. Энэ завсарт байх юм бол ямар нэгэн 1-ээс их тооноос жишээл 1.1-ээс манай самсургуу уусгаж авах утга
эрс бага байх магадлалыг бид нар олох хэрэгтэй байхгүй. Тэгэхээр эн чинь угаасаа яах ёстой гэхээр 0 1 гэсэн 2 утга авч байгаа шүү дээ. Тэгэхээр нэгээс бага утга авах нэгээс их тооноос бага утга авах магадлал нь 1 байхгүй. Үргэлж тийм байна. Үргэлжлэлтэй. Энэ тохиолдолд энэ бол 1 гарна. За тэгээд энийг бид нар яах вэ гэхээр одоо функцийг чинь хоёр янзын юмар өгч болно шүү дээ. Эсвэл графикын зурж болно. Ер нь аль алийг өгч чадвал их сайн. Эсвэл яах вэ гэхээр томьёогоор илэрхийлж болно. За сая би энд ерөөхдөө томьёогоор илэрхийлчлээ. Томьёогоор илэрхийлэх юм бол энэ юу гэж одоо илүү гоё илэрхийлэгдэх гэвэл яах нь вэ? F psi x бол яах нь вэ? 0-той тэнцдэг юм байна. Хэрвээ x нь хасах хязгааргүй 0 бол 2-ны 1-тэй тэнцдэг юм байна. Хэрвээ x нь 0 1 бол 1-тэй тэнцдэг юм байна. Хэрвээ x нь 1-ээс за 1-ийг оруулах тий. 1-ээс нэмэх хязгааргүй бол. Үндсэндээ юугаар үг ийгүүл ингэж өгдөн. За графикын зурж үзье. Графикын зурж үзэхээр энэ дээр бол ийм байх хэвээр. Энд би x-ийг 50, мэдээж энэ дээр болохоор энийг 50. За манай функц яасан? Энэ завсарт 0 гэсэн шүү дээ. Тэгэхээр ингээд 0 энэ 0 хүртэл 0 гэж яваад дараа нь юу болно вэ гэхээр эндээс эхлээд эндээс эхлээд 2-ны 1 болно гэсэн. Эний 2-ны 1 гिचх юм бол энэ яах нь 1 хүртэл энийг би 1 гिचээ. Ингээ 2-ны 1. Одоо 1-ээс дээшээ бол юу болох вэ? X нь 1-ээс дээшээ утга авах юм бол маань нөхөр 1 гэсэн утга авна гэсэн. Тэгэхээр энэ дээр нь би 1 гिचээ. 1 дээр хоосон байх бах. Тэгээд ийшээ. Энэ мөн ялгаагүй энэ юутай нөхтэй онгорхоотой тий. Одоо энэ деталууд бол бас чухал. Ийм одоо 3 шаттай ийм зураг харагдана. Дөрөв би ярьсан нөгөө шат функц гэж тий. 3 шат гарч ирнэ. За өөр нэг жишээ авч үзье. Энэтэй төстэй нэг жишээ манай номон дээр байгаа. Тэгээд та нар өөрсдөө сонирхож сайн судалж үзэх ёстой. Энэс арай жоох ялгаатай самсаргуу хувьсгч нь яах нь сүлд буух юм бол хасах нэг гэсэн утга авдаг, тоо буух юм бол нэмэх нэг гэсэн утга авдаг байх үед юу болох вэ гэсэн байгаа. За дараа нь ямар жишээ яаж болох вэ гэхээр нөгөө геометр магадлал руу буцаад орох юм бол иймэрхүү юм яригдчих болно гэж. Хоёр ч юм яригдчих болно гинэ. За ингээд юу гэж нөх гэхээр одоо 1 квадрат аваад 1 квадратаас цэг сансуугаар сонгочих гэж. Энэ манай омега баг. Эндээс бид нэ самсуугаар цэг сонгож. Тэгэхээр юу болох вэ гэхээр одоо хоёр төрлийн самсуугаар хувьсгч ярьж болно. За нэгдүгээр хин би psi чи. Psi бол psi омега бол юу болох вэ гэж. Тэгэхээр эн чинь юу вэ гэхээр эн чинь юм байгаа байхгүй тий. Үндсэндээ OV гэсэн хоёр цэгүүдээс тогтсон тий. Тэгээд 0-аас их уу тэнцүү OV 1-ээс бага уу тэнцүү гэсэн юм хоёр координат бидэнд өгөх хэрэгтэй. Тэгэхээр энийг би O гэж, энийг би V гэж. Би яагаад нөгөө X, Y-ийг хэрэглэхгүй нөхөр X-ийг бидний хэрэглэх учраас X-ийг хэрэглэхгүй. Эхний самсуугаар хувьсгч нь юу аах вэ гэхээр O-г нь авч. Өөрөөр хэлбэл энэний ординат гэж бид нэр ярьдаг байлаа тий. Энэ доотлын ординатыг авч. Энэ самсуугаар хувьсгч мөн үү? Өөрөөр хэлбэл энэ тий квадратаа самсуугаар цэг сонгоод тэр цэгийн ординатыг авах нь. Нөгөөх нь юу байж болох вэ гэхээр eta omega бол юу байж болох вэ гэхээр энэ цэгээс координат их хүртэлх зай бас байж болно. Жишээлбэл координат их хүртэлх зай байж болно. Тэрний уулж таарах вэ гэхээр O квадраттай нэмгэн V квадрат. Окей. Ийм хоёр самсуугаар хувьсгч тухайлбал бид нар тодорхойлж байна. Зөндөө самсуугаар тодорхойлж болно энэ дээр. Асуудал юу гэхээр ихний болоод бид нар яах ёстой гэхээр самсуугаар хувьсгчаа тодорхойлолтоо нөгөө дөрвчийн самсуугаар хувьсгчийн тодорхойлолтыг хангана гэдгийг харах ёстой. Энэ ихнийх нь асуудал. За хоёрдугаарт нь юу байх вэ гэхээр тархалтын функцийг олох ёстой. Тэгээ бүр цаашлах нь активын функц бас бид нарт хэрэгтэй. Өмнө нь бид нар нөгөө магадлал ол үзэгдэл өгөөд магадлал ол гэдэг бодлого боддог байсан юм бол одоо энэс хойш яах нь вэ гэхээр самсуугаар хувьсгч өгөөд тэр нөхрийн тархалтыг ол нягтыг бол гэсэн төрлийн бодлого бодох хэрэгтэй болж байна. Окей. За энэ хоёр бол хоёулаа юунууд мөн самсуугаар хувьсгчд мөн за тэгэхээр бид нар яасан энэ 1 квадратаас самсуугаар цэг сонгож авсан. OV гэсэн хоёр координаттай.
x гэдэг тоо 0-аас 1 завсарт байгаа тохиолдлыг бид нар сонирхож байгаа. Тэгээ одоо бид нар юу болох ёстой вэ гэхээр энэ магадлалыг олох хэрэгтэй. Магадлал манай санамсаргүй сонгож авсан цэгийн ординат нь тий нэгдүгээр координат нь бидний бэхэлсэн x гэсэн тооноос бага байх тухай ярьж байгаа байхгүй. Энэ үзэгдлийн магадлалыг сонирхож байна. Одоо энэ дээр бид нар геометри магадлалаа хэрэглэх хэрэгтэй. Үндсэндээ сонгож авсан цэгийн маань юу вэ? За x нэгдүгээр координат нь x гэж бэхэлсэн юунаас бага байх хэсэг бол юу байна вэ гэхээр энэ байж. Энэ тэгш өнцгтөд унах юм бол энэ тэгш өнцгтөд унах юм бол энэ доотлын нөхцөл биелнэ. Тэгэхээр энэ тэгш өнцгтөд унах магадлал чинь энэ квадратын талбайг тэгш өнцгтийн талбайд харьцуулсан харьцаатай тэнцэх ёстой. Өөрөөр хэлбэл тэгш өнцгтийн талбай чинь нэгийг үрждэг нь x байна. Тэгэхээр x квадратын талбай чинь 1 байна. Тэгэхээр энэ маань x-тэй тэнцдэг байна. Энэ x-тэй тэнцдэг байна. Тэгэхээр энэ хоорондоо энэ нөхөр бол x гэдэг байна. За энэ бол би яатсан байна вэ гэхээр томьёогоор өгсөн байна. Одоо энийгээ би мэдээж графикийн зурх хэрэгтэй. За графикийн зурх юм бол би x-ийг энэ дээр энийг энэ тэнхлэгтээр тавина. Манайх юу гэсэн бэ гэхээр x нь 0-аас бага үед тэнцүү байх үед 0 гэсэн. Тэгэхээр манай функц бол ингээд 0 энэ хүртэл яваад 0 хүртэл явах нь. Одоо юу гэж юм гэхээр 0-оос 1-ийн хооронд байх юм бол x-тэй тэнцэнэ. Ялангуяа энэ x-ийг би 0 руу аваачих юм бол энэ f(x) ч юм уу адилхан 0 руу явж штэ. Тэгэхээр энэ тасралтгүй функц гарна гэсэн. Нөгөө талдаа яах вэ гэхээр 1-ээс их байх юм бол 1-тэй тэнцэн x-ийг 1 рүү аваачих юм бол энэ бас 1 рүү очино. Тэгэхээр үндсэндээ ийм функц гарна гэсэн үг. Энэ дээр яваад энэс дээшээ 45 градус яваад ийшээ болохоор 1 гэсэн тогтвол функц. Ийм функц гарч байна. За хэрвээ анзаарч байгаа бол энэ хоёрын хооронд тодорхой ерөнхий зүй тогтолцоод байгаа. Нэг талдаа байх нь тэг гэж явж байгаад дээшээ шаталж өгсөөд тэгээ нэг рүү явдаг юм байна. Энэ мөн адилхан ийшээ тэг гэж явж байгаад ийшээ шаталж өгсөөд гэхдээ энэ шат нь төсвөлгүй болон шат, тоологдохгүй болон шат. Тэгээд нэг дээр ийшээ хөндлөө явдаг юм байна. За энэ чанарууд бол энэ үндсэндээ энэ одоо 2 3 чанар бол энэ функцийн хамгийн гол чанарууд нь болно. За тэрийг одоо бид нар яах вэ? Теорем болгоод томьёолоод тэрийг баталж үзье. Энэ параллель функц гэдэг нэг тодорхойлтыг нь өгсөн жишээнүүд үзсэн одоо яах вэ гэхээр гол чанарыг нь ярих гэж. За энэ хэсэг бол нэлээд чухал энэ санхүүгийн хувьсгалтай холбоотой энэ хэсэг нэлээд чухал. Ерөнхийд нь хүүхдүүдийг хараад байхад магадлалыг за уучлаарай нэг хэсэг нь бол огт ойлгодгүй нэг хэсэг байх шиг байна. За тэр жоо харамсалтай. Нөгөө хэсэг нь бол магадлал ол гэсэн юм байвал одоо тий сонгодог схемээр зөвхөн сонгодог схемээр бодож чаддаг нэг хэсэг нөхдүүд байгаа. Нөгөө хэсэг нөхдүүд нь магадгүй надтай хамт одоо өнөөдөр хүртэл явсан болвол ерөнхийдөө магадлал ол гэсэн бодлогын нэлээд ихэнхийг нь бодчих төвшөнд хүрсэн байх хэвээр. Зарчмын хувьд бүгдийг нь бодож чадах хэвээр. За энэ бол дараагийн шат нь яг саяын нөгөө алхмад функц шиг ингээд суралцах процесс нь алхмаар явна. Одоо энэний дараагийн шат нь юу байх вэ гэхээр самсаргүй эмчтгүү самсаргүй хувьсгалчтай ажил сурсан байх хэвээр. Энэ дараагийн шат. Окей. За тэгээд теорем самсаргүй хувьсгалчийн тархалтын функцийн чанарууд гэжтэй. Одоо тэгэхээр яах вэ? Psi x нь дараах чанартай. Дараах чанартай. За нэгдүгээр чанар юу ах вэ гэхээр энэ бол монтон. Өөрөөр хэлбэл x1 нь x2-оос бага уу тэнцүү байх юм бол psi x1 нь бага уу тэнцүү psi x2. Энийг бид нар монтон чанар гэж. За хоёрдугаар чанар нь юу ах вэ гэхээр түрүүчийн ярьсан нөгөө тэг бол нэг дээр асимптоттой байх явдал. За тэр чинь юу гэсэн үг гэхээр limit psi x нь хасах хязгааргүй руу явах юм бол энэ тэг болох хэвээр. Limit psi x нь нэмэх хязгааргүй руу явах юм бол энэ 1 болох хэвээр. За монтон бөгөөд тэг дээр нэг асимптоттой байна, нэг дээр нэг асимптоттой байна. За дараагийн 3 дахь чанар нь юу байх вэ гэхээр зүүн өрөөсгөл тасралтгүй. За энийг тавчаар зүүн тасралтгүй гэж. Зүүн тасралтгүй. Энэ юу гэсэн үг вэ гэхээр тэ limit psi x тэгээд x нь ямар нэгэн x0 гэсэн тоо руу зүүн талаас нь төгөх юм бол
Энэ юутай тэнцэх хэрэгтэй гэхээр psi x нь алтайгаа тэнцэх хэрэгтэй. За энэ 3 үндсэн чанар байдаг. За энийг бол Cadillac гэж товчилж бас ярьдаг. Одоо тэ Франц өгнүүд маргадлын онлынхан бол энийг юу гэж тавьчихна 3 чанарыг энэ хүн аягаар товчилж бас ярьдаг. Төрөвчийн одоо бидний ярьсан функцүүд бүгдээрэн дээр энэ чанар биелж ирсэн. Жишээлбэл энэ функц бол яаж ийнө гэхээр монтон юм байна. Монтон үл буурах чанартай байна. Хизээж буурахгүй байна. Аргумент өсөж явах тохиолдолд хизээж буурахгүй байна. Тэг дээр асимптоттой байна. Нэг дээр асимптоттой байна. Тэгээд энэ бол тасралтгүй байна. Зүүн биш. Ер нь бол аль талаасаа тасралтгүй байна. Төрөвчийн нөгөө нэг зоо саях дээр бол зүүн талаасаа явхад өөрөлдөл энэ талаас нь явхад тасралтгүй байсан. Энэ талаас нь явхад тасралтгүй байсан. Хэрвээ санджээвэл зоо саях дээр байсан функц маань ямар юм байсан бэ гэхээр ингэж яваад энэ хөрөнгөтэй энд болохоор нэг эндээ цонхтой байсан санагдаж байна. Эндээ цонхтой тэгээд ийшээ яваад тэгэнгүүтээ энэ дээр ирэнгүүтээ эндээ цонхтой ийшээ явсан ийм 3 шат байсан санагдаж байна. Тасралтгүй гэдэг чинь юу гэсэн үг вэ гэхээр би энэ талаас нь яваад байхад манай нөхөр яаж ийнө гэхээр те x энэ талаас нь яваад байхад fx өргөж тэг байсан байхгүй өргөж тэг байсан. Тэгвэл тэг хүртэл явхад тэг дээр ч гэсэн тэг гэсэн утга авч байгаа байхгүй. Тэг хүртэл явахдаа замдаа өргөж тэг байжгаад гівгийн төөр утга авчих юм бол энэ яах вэ гэхээр тасралттай болж таарч. Тасралттай гэдэг чинь тасралтгүй функц чинь намайг яах вэ? Эцсийн моментод одоо мөрөхгүй гэсэн үг шүү дээ. Энэ баруун талаас нь явах юм бол юу харагдаж байна вэ гэхээр би тэг рүү баруун талаас нь явах юм бол дандаа 2-1 байгаа байхгүй. Энэ талаас нь явах юм бол 2-1 гэсэн утга авч авчаад яг эцсийн моментод яаж ийнө гэхээр тэг гэсэн утга авчиж. Тэгэхээр баруун талаас бол тасарч, зүүн талаас бол тасрахгүй. За энэ мөн адилхан. Окей. За зүүн тасрахгүй заадлын юу вэ? Тайлбар юм. За энэ баталгаанууд тийм хэцүү ш. Үндсэндээ нөгөө эдгээр чинь энэ функц чинь магадлалыг илэрхийлж байгаа учраас магадлалын чанаруудаас гарч ирнэ. Зүгээр ч үгүй энэ магадлалын монтон чанараас гарч ирнэ. Энэ хоёр магадлалын тасралтгүй чанараас болон дээдлийн монтон чанараас гарч ирнэ. Окей. За би баталгааных нь ерөнхий санааг нь хэлье. Тэгэхээр нэгдүгээр нь юу болох вэ гэж. Нэгдүгээр нь ийм ярьж байна. Хэрвээ x1 нь x2-оос их юм бол юу үнэн байх вэ гэхээр ийм үнэн байгаа гэж бодож байна. Энэ psi гэдэг нөхрийн x1-ээс бага байх гэсэн үзэгдэл энэ нөхрийн x2-оос бага байх гэсэн үзэгдлийн дэд олондог болох гэсэн. Дэд олондог болох гэсэн. Зураад харсан ч болно, ойлгосон ч болно үндсэндээ psi x1-ээс бага байгаа тохиолдолд psi x2-оос бага л байж таараа. Яг л энэ нөхцөл өгсөн юм чи. Одоо энэ хоёр үзэгдэл чинь нэг нөгөөдөө агуулгаж байгаа учраас энэний магадлалаас бага уу тэнцээ байна. Нөгөө монтон чанар, магадлалын монтон чанар. Одоо энэс цаашаа магадлалын монтон чанарыг ашиглаад энэ функцийг тодорхойлдог ашиглаад энэ гарч ирнэ. Тэгэхээр нэгийг бол үндсэндээ нэг мөрөнд багтааж баталж байна. За хоёрдугаар чанар нь за эхнийхийг би батлын хоёр дахь нь яг адилхан. Хоёрын А нь юу гэж хэлж байна вэ гэхээр одоо би энэ функцийн тэгдээр асимптоттой гэдгийг харах хэрэгтэй. Тэгэхэд бол магадгүй би ийм дараалал авчие. За x an гэсэн үзэгдэл авъя. Энэ an бол яадаг үзэгдэл авах вэ гэхээр psi хасах n-ээс бага байх гэсэн ийм үзэгдэл авъя. Хасах n-ээс бага байх гэсэн үзэгдэл. Тэгвэл эндээс юу гэж гарах вэ гэхээр нэгдүгээр ийм гарч байна. A1 бол A2-ыг дотроо оруулсан, A3-ыг дотроо оруулсан гэх мэтлэн доошоо явсан. Нөгөө бидний өмнө ярьж ирсэн те матрушка бутас гарч ирнэ. За дараа нь юу болох вэ гэхээр ийм юм байна. Эдний огтлцол нь n нэгээс хязгааргүй явах юм бол энэ огтлцол үндсэндээ хоосон байна. Энэ огтлцол үндсэндээ хоосон байна. Ягаад гэвэл энэ чи болох уу те одоо хасах нэгээс бага байх, хасах хоёроос бага байх, хасах гурваас бага байх гэх мэтлэн бүгдээрнгээс нь бүх тоонуудаас бага байх тухай яригдэн шүү дээ. Тэгээ бүх тоонуудаас бага утга авах. Тэгээ бүгдээрнгээс нь бага утга авах боломж бол байхгүй. Тэгэхээр энэ хоосон болж таарна. Тийм хэрвээ хоосонтой нарийн батлыг үйл ихэнх тохиолдолд эсрэгээс нь дотроо юмдаа гэж зөрчилд орох хэрэгтэй. За одоо би яах нь гэхээр магадлалын тасралтгүй аксиом ёсоор эндээс би юу хэлж чадах вэ гэхээр ийм хэлж чадчих байгаа байхгүй. Тэгвэл эндээс би ямар дүгнэлт хийх вэ гэхээр ийм дүгнэлт хэлж чадчих. Лимит магадлал psi хасах n-ээс
бага n хязгааргүй руу явах. Өөрөөр хэлбэл энэ AN гэдэг үзэгдлийн магадлалын хязгаар нь эннийхээ магадaltaй тэнцдэг байх хэрэгтэй. Энэний магадлал чинь хоосон юм чинь эн чинь юу бол дарж гэнэ үү гэхээр хоосон юм чинь тийг бол дарж. Тийг бол дарж. Одоо энийгээ би нөгөө F-ээр илэрхийлж дээ. F ч угаасаа энийг хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ үндсэндээ юу хэлж гэнэ вэ гэхээр лимит n хязгааргүй руу явж байгаа тохиолдолд f psi n за хасах хязгааргүй руу явж байгаа шүү энэ тохиолдолд энэ одоо тэ энийг би энд бол n хязгааргүй гэж болно. Хэрвээ энэ дотор аргументыг би n-ээр солих юм бол энийг хасах хязгааргүй гэж болно. Эсвэл n-ийг нь хязгааргүй руу явуулаад энийг нь хасах юм гэж бич болно. Энэ адилхан. Би тэгэхээр нөгөө бичиг рүү орчлоо. Энэ бол яаж юм вэ гэхээр тэгтээ тэнцэж байна. Тэгтээ тэнцэж байна. Окей, за одоо би яатсан бэ гэхээр сая бол зүгээр би тэ нэг тодорхой дараалал аваад үзсэн. Хасах 1, хасах 2, хасах 3 гэх мэтлээ. Яг ийм байдлаар хасах хязгааргүй руу явдаг. Тэ хасах хязгааргүй руу явдаг дурын дараалал. Тэ монтон буурдаг. Өөрөөр хэлбэл тэ энэ тохиолдолд яах нь? Энэ n-ийн оронд би яах нь? x1, x2, x3 гэх мэтлээ ингээд хасах хязгааргүй руу явдаг дурын дараалал авахад юу болох вэ гэхээр яг адилхан аргументаар би юу гэж хэлж чадах вэ гэхээр тэр дарааллын дагуу явахад энэ функцийн хязгаар тэг байна гэж хэлж байна. Тэг байна гэж хэлж байна. Тэгэхээр эндээс энэ юу гэсэн үг болж тарах вэ гэхээр энэ бол limit f psi x тэгээ x нь хасах хязгааргүй руу явж байгаа тохиолдолд энэ нөхөр тэгтэй байх хэрэгтэй. Энэ нөхөр тэгтэй байх хэрэгтэй. Окей. За одоо энэ сүүлийн чанарыг яриа. Энэ бас тийм хэцүү ш. Энэ тийм хэцүү ш. Энэ дээр юу болох вэ гэж. Одоо зүүн талаас нь дөхнө гэсэн асуудал яригдсан. Тэгэхээр энэ x0 руу зүүн талаас нь дөхтөг нэг дараалал авч үзэх ёстой. Магадгүй энэ дараалал аваад үзье. Би энэ y-n гэсэн дараалал аваад үзье. Энэ бол яах нь вэ? x0-оос хасдаг нь нэгийг хоодог нэ. Жишээлбэл. Энэ бол юу бол тарах вэ гэхээр эндээс y-n бол энэ x0 шүү. Тэ x0 руу дөхөн тэгээ зүүн талаас нь дөхөн. Дахиад би юу мэдэж гин үү гэхээр дахиад би юу мэдэж гин нөхөр юм мэдэж байна. Окей, y нэг бол y2 за энэ тохиолдолд бол эрс юм байна. y3 гэдэг ийм юм байна. Энд чинь өөрөөр хэлбэл юу гэж таах вэ гэхээр би энэ AN гэдэг үзэгдлийг ийм гээд очих юм бол тэ sin y-ээс бага байх гээд очих юм бол эндээс ямар дүгнэлт гарч ийн вэ гэхээр A1 A2 гэх мэтлэн дээш явсан матрушка гарч байна. Дээрээс нь эдний нэгдлийг сонирхох юм бол нэгдэл I энэ нэгээс хязгааргүй энэ юу болж тарах вэ гэхээр энэ юу болж тарах вэ гэхээр энэ бол ийм болж тарах. Sin x0-оос бага байх тухай асуудал ярих. Тэгээ энэс бага, энэний дараагийн энэ нөхрөөс бага, энэ нөхрөөс бага гэх мэтлээ явж байгаа. Тэгээ өдөөрийнхөө нэгдэлт юу гарч ирэх вэ гэхээр ийм гарч ирнэ. За одоо нөгөө магадлалын тасралтгүй аксиомоо дахиад нэг ашиглаж чинь. Эндээс би ямар дүгнэлт хийх вэ гэхээр ийм дүгнэлт хийж байна. Limit магадлал sin y-ээс бага байх магадлал за энэ хязгааргүй руу явж явах тохиолдолд энэ бол юутай тэнцэж гэнэ үү гэхээр магадлал sin x0 байх магадлалтай тэнцэж байна. Өөрөөр хэлбэл би энэ асуудлыг нөгөө f руугаа оруулаад бичих юм бол жишээлбэл энэ чинь юутай тэнцэж байна вэ гэхээр манай энэ хүрэн шүү дээ. Нөгөөх нь юу бичигдэх вэ гэхээр ийм болж бичигдэн тэ. Одоо limit за энийг бол би одоохондоо n хязгааргүйгээ хэлчихье. Тэгээд надад f psi y-n гэдэг юм гарч ирнэ. Энэ бол юутай тэнцэж гэнэ вэ гэхээр f psi x0-тай тэнцэж байна. x0-тай тэнцэж байна. За эн чинь юу бол таасан бэ те? Энэ чинь юу гэсэн үг гэхээр энийг би юу гэж бичиж болох вэ гэхээр үндсэндээ дөрвөчийн аргументаар энийг би юу гэж бичиж болох вэ гэхээр x-ийн хязгаар тэгээд x нь x0 руу хасах талаас нь тогтчих тохиолдолд энэ бол энэтэй тэнцээ гэж бичиж байна. Яагаад эндээс би ийшээ өсөрч юу гэхээр хэрвээ надад энэ
x руу зүүн талаас нь явдаг дурын дараал байх юм бол дурын монтон ийм дараал байх юм бол тэ яг адилхан аргументаар би энийг хэлж чадна. Энийг хэлж чадна. Тэр чинь үгүй гэхээр зүүн талаас нь дөрвдөг дурын дараал байхад мөн энийг хэлж чадна гэсэн үг. Яг бол манай функц чинь монтон чанартай. Тэгэхээр энийг бас хэлж чадна гэсэн үг. Окей. За яг сүүлийн төгсгөл дээр жоохон анализийн нэг жоохон деталь байгаад байгаа шүү. Ер нь энэ дээр ч бас байсан, Би тэр юу нэг актер орохгүй ягаад гэвэл надад гол хэрэгтэй нь юу гэхээр энэ магадлалынхаа аксиомыг тэ эндээсээ гаргаж чадж гэнэ үгүй нэ гэдгийг л харах хэрэгтэй. Тэгээд энийг харахын тулд нөгөө магадлалын тасралтгүйгээ ашиглаж гэнэ гэдгийг харахын тулд би арай хялбархан тохиолдолд нь хийгээд бус тохиолдол яг адилхан үед яг адилхан юм болно гэж хэлээд байгаа шүү. Тэ? Окей. За энэ бол ингээд 3 үндсэн чанар байна. 3 үндсэн чанар. Энэ бол яах нь вэ? Монтон байх нь, 2 асимптоттой байх нь, тэгээд зүүн талаасаа тасралтгүй байх. За тэгээд хэрэг анзаарсан бол тодорхойлолт ёсоор яах вэ гэхээр сансруу хөвсгч болгон тархалтын функцтэй байна. Нөгөөчхөө сансруу хөвсгчийн тархалтын функц нь нэг утгатайгаар илэрхийлнэ. За тэр нь арай ерөнхий үр дүн. Өөрөөр хэлбэл тархалтын функц нэг сансруу хөвсгчд 2 тархалтын функцтэй байх боломжгүй гэсэн асуудал яригдана. Хэмжээсийн онлын тэр баг зэрэг детальтай арай жоохон агсан төвшөнд бол баталж болно. Тэгэхээр сансруу хөвсгч болгоныг бид тархалтын функцээр нэг утгатайгаар илэрхийлж болох нь. Сонирхолтой үр дүн бас ямар үр дүн байх вэ гэхээр энэ теоремын урган хүчинтэй. Англид нь би биччихье. Теорем. За яах нь одоо надад f за мэдэхгүй би зүгээр fx гэсэн функц өгдөг те. Fx гэсэн энэ бол яах нь r-аас r энэ функц нь ийм 3 чанартай баг. 1 2 3 чанартай бол өөрөөр хэлбэл яах нь монтон байх нь монтон үл буурдаг байх нь тэг дээр асимптоттой байх нь нэг дээр асимптоттой байх нь тэгээд зүүн талаасаа тасралтгүй байх. Ийм бол олдно омега p тэгээд олдно psi тэгээ ямар нөхцөлтэй байх вэ гэхээр psi x нь манай fx. За энэ доотлын томьёог би үсгээр хэлэх юм юугаар тэ монгол үг хэлбэрээр хэлэх юм бол энэ гэсэн үг гэхээр хэрвээ нэг функц өгөөд энэ 3 чанарын хардаг нэг функц өгөх юм бол тэр функцээр тархалтынхаа функцийг болгодог нэг самсруу хөвсгч олдно л гэж хэлж байна. Нааруул түрүүн би хэлсэн самсруу хөвсгч болгон тархалтын функцтэй байна. Зүгээрчгүй яг нэг тархалтын функцтэй байна. Энэ тохиолдолд юу гэж хэлж байна вэ гэхээр тархалтын функцийн 3 чанарыг хангадаг функц болгон байх юм бол тэрэнд тэрэнд тохирох самсруу хөвсгч бий олж чадна гэж хэлж байна. Самсруу хөвсгч олохын тулд надад магадлалын огторгоо хэрэгтэй. Энэ 3-ыг байгуулах хэрэгтэй. Тэгээд эндээс нөгөө r явуулсан функц олох хэрэгтэй. Самсруу хөвсгч болгоод тэгээд самсруу хөвсгчийн тархалтын функц нь нөгөө бидний энийг хангасан өсвөр функц байхаар. За энэний санааг би товчхон хэлье. Энэний баталгаан дээр дахиад жоохон деталь байгаа. Тэр актив деталь руу орох бол дараагийн шатны одоо магадлалын хичээл дээр хийх ёстой ажлууд. Гол санааг нь хэлье. Би юу хэлэх ёстой гэхээр ямар ч юм 3 юм байгуулах ёстой. Тэгээд нэг самсруу хөвсгч байгуулах ёстой. Тэгээд 3 юм байгуулахдаа би энэ омега гэж сонгох ёстой. Омегагийн энэ тохиолдолд юугаар сонгочих вэ гэхээр r-аар сонгоч. Бодиттой болно л өөрийг нь омега гэж авчих. За одоо тэгээд юу болох вэ гэж те. Бодиттой олонлогоо омега гэдээ авцсан. Тэгэхээр энэ омега дээр би а авах ёстой. Энэ а-г би юу гэж авах вэ гэхээр энэ br гэж тэмдэглэдэг. Энийг бол Бореллийн төрүүчийн ярьсан. Бореллийн сигма хэлбэр. Бореллийн сигма хэлбэр. За Бореллийн сигма хэлбэр нь ямар хөө юм болох вэ гэхээр энэ тохиолдолд магадгүй төрүүчиг шиг эднэр төрөгдсөн гэж ойлгож болно. Бүх x-ийн хувьд те ийм төрлийн бүх интервалуудыг авчи. Тэгэхээр энэ дотроос цуглуулчих. Эн чинь юу байх хэвээр гэхээр энэний дэд болгонгуудыг цуглуулга байх хэвээр шүү дээ.
Эдний бүгдийн цуглуулч эдний бүгдээрийнх нь гүйцэлтийг авъя. Тэгээд бүгдээрийнх нь нэгдлийг авъя гэх мэтлээ ингээд явхад юу болох вэ гэхээр сигма айлбар үүсэн тэрийг мэднэ варианс сигма айлбар гэж. Яг адилхан юм би бас юугаар үүсгэж болох вэ гэхээр энэ хагас интервалуудаар гэхдээ энэ хас хязгааргүй юутаагаар бас үүсгэж болох байх гэж бодож байна. x1 x2 энэ нөхдүүдээр бас яг адилхан юм хийж байна. Бүх энэ нөхдүүдийг аваад эдний бүгдээрийнх нь нэгдлийг аваад огтлцлыг аваад тэгээд гүйцэлтийг аваад явах юм бол дахиад мөн адилхан энэ үүснэ. За энэ бол стандарт конструкц байх юм тий. Окей, за одоо би пег тодорхойлох хэрэгтэй. Тэгэхээр би пег яах вэ гэхээр эхлээд энэ нөгөө суурь дээр яаж тодорхойлох вэ гэдгийг хэлчихин. Тэгэнгүүт цаашаа хацгаа авах юм болчихно. Тэгэхээр эхний тохиолдолд нь яах вэ гэхээр би пег бол ингэж тодорхойлох хэрэгтэй байна. Одоо энэ үзэгдэл дээр яах нь вэ тий? Би магадлал өгөх хэрэгтэй шүү дээ. Тэ. Окей, хас хязгааргүй x бол хязгааргүй x бол юу болох вэ гэхээр яг энэ би яагаад яаж өгөх вэ? Ингэж чи тийм ээ. Энийг бас би хагас x-ийг оруулаагүй хараас авч байна. Тийм. Өөрөөр сигма айлбар хэд янзаар авч болох нь ийм маягаар бас авч байна. Оруулсан байхаас ч бас авч болно. Аль ч тохиолдолд би энийг юу гэж тодорхойлох вэ гэхээр энийг би яаж тодорхойлох вэ гэхээр нөгөө манай fx-ээр тодорхойлж байна. fx-ээр тодорхойлж байна. Энэ fx бол хэдийгээр би энэ r-аас r гэсэн боловч яг үүндээ бол r-аас 0 руу явна. Ягаад гэвэл энэ эхний хоёр чанарыг хангах хэрэгтэй учраас 0-1 руу яв. Тийм учраас энэ бол ямар ч байсан 0-1 хооронд тоо гарна. Одоо би яах вэ гэхээр нөгөө энэ магадлалын хэмжээс чинь бүхэл бүтэн энэ дээр тодорхойлох. Өөрөөр хэлбэл энэ дээр бүгдээр нь тодорхойлох хэрэгтэй. Би зөвхөн суурьуд дээр нь тодорхойлж гин гэсэн үг. За энэ суурьуд дээр нь тодорхойлсны дараа цааш нь магадлалын хэмжээс болгож өргөгдөхөж болно гэсэн теорем байдаг. Би буруу санаагүй бол катедрын хэмжээсийг өргөх тухай теорем гэж нэрлэдэг санагдчихэв. За тэр дахиад нөгөө агшин төвшөнд хийх деталь гэдэг нь тэр. Ингэж тодорхойлсныхаа дараа энэний дурын элементтэй бид нар магадлал тодорхойлж болох нь нэг утгатай. За одоо тэгэхээр би үндсэндээ энийг хийсэн гэж ойлгож байгаа. Тэгээд энэ нөхөр юу ах вэ гэж тэ. Энэ psi бол үндсэндээ одоо амархан функц байна. Энэ psi бол яах нь? R-аас R гэдэг функц бол psi x бол x гэдэг функц. Fx тэнцүү x гэдэг, y тэнцүү x гэдэг функц байна. Ингээд авчих юм бол энэний тэ одоо нөгөө тархалт нь юу бол таарах вэ гэхээр энэний тархалт нь юу болж таарах вэ гэхээр ийм болж таарна шүү дээ. F psi x чинь юу авах вэ гэхээр надад магадлал тэ тэгээд энэ psi гэдэг нөхөр нь x-ээс бага байх тухай асуудал яригдана. Эн чинь юу юм бэ гэж тэ. Эн чинь бол юу болсон гэхээр за би нэг 2 3 x хэрэгэлсэн учраас асуудал жоохон төвөгтэй байна. Тэгэхээр энийг би y-гээр сольчих. Энийг 1-ээр сольчих. Энийг 1-ээр сольчих. Эн чинь бол юу болж таарах вэ гэхээр эн чинь үндсэндээ энэ гэсэн үг. Магадлал хас хязгааргүй y-ийг завсарт байх магадлал. Энэ завсарт энэ магадлал чинь юутай тэнцсэн бэ гэхээр fx болгож авсан шүү дээ бид нар. Энэ чинь манай том f. Том fx. Окей. За үндсэндээ нэг иймэрхүү баталгаа яригдана энэ тал дээр. Энэ тал дээр иймэрхүү баталгаа яригдана. За энэний баталгааг нэг актер сайн яахгүй деталийг нь бол би жоо орхисон учраас нэг сайн харагдахгүй байгаа. Тэгээ гол юм нь бол энэ бидний гол теорем бол энэ. Энэ бол туслах теорем гэхдээ гоё. Яа тэгвэл энэ уруу ус хүчинтэй байх нь. Тэгээ цаашид бол бид өмнө магадлал ол гэсэн бодлого олохын оронд одоо бидний яах нь тархалтын функцийг ол гэсэн бодлого бодох хэрэгтэй байна нэ. Ийм бодлого бодож сурах хэрэгтэй байна. Окей. За цаашаа явъя. Одоо тархалтын функц ярьсан. Энэний дараа яах нь вэ гэхээр бид нөгөө дискрет болон тасралтгүй санхүүгийн хувьсгч гэсэн хоёр тодорхойлолт ярих хэрэгтэй болно. За дискрет санхүүгийн хувьсгч. Дискрет санхүүгийн хувьсгч. Ер нь математик дискрет гэдэг чинь тоологдох тийм тоологдсон бол бид нар дискрет болно гэж хэлдэг шүү дээ. Яг тэр санаа бол энэ дээр биелнэ. За би шууд тодорхойлтыг нь хэлье. Тодорхойлт.
Ингээ. За. Psi n omega самсруу өсөгч ба. За би энэ дээр ингээ хэлчихье зүгээр. Psi omega тоологдсон бол sig discrete самсруугүй хэмжигдэх хүмүүс товсогч гинэ. Өөрөөр хэлбэл зөвхөн тоологдсон утга авдаг байх юм бол энийг бид нар юу гэж хэлэх нь вэ гэхээр discrete самсруугүй хувьсгч гэх юм. Discrete самсруугүй хувьсгч гэх юм. Тоологдсон утга авдаг. За эндээс бид нар юу хэлж чадах вэ гэхээр нэг ийм үйлдвэр хэлж чадна. Discrete самсруугүй хувьсгчийн тархалт нь ямар хэлбэртэй байх вэ гэж. Psi discrete самсруугүй хувьсгч бол хэрвээ discrete самсруугүй хувьсгч байх юм бол яах вэ гэхээр ийм байна. Дугийн x r-ийн хувьд f psi x бол нөгөө тархалт нь бол юу болж таах вэ гэхээр сум хэлбэрээр бичигдэнэ. Тэгээд ямар нэгэн энд нь яах нь гэхээр xi гэсэн за энийг би төр зуртаа орчихъя. Тэгээд p xi за энийг би зүгээр pi гэж бичье одоохондоо. За энэ xi нь юу ах вэ гэхээр үндсэндээ ийм юм байна. Нөгөө энэ олонлог дотроос энэ чи өөрөө тоологдсон олонлог байна. Тэгэхээр энэ бол яах нь гэхээр ийм юм болж таа. xi бол энэ олонлогийн элементүүд байна. x-үүд psi omega-гийн элементүүд байна. Тэгээ ямар чанартай байх вэ гэхээр би энэ x хэлсэн учраас энэ дахиад өөр юм хэлсэн. Энэ y чи тэгээд энэ y бол манай x-с бага бахаар. Окей. Бид нар нөгөө энэ дээр энийг тодорхойлох тоо. Магадлал энэс 90 баг гэж тодорхойлсон учраас энэ дээр би 90 авах. Энэ нотын тэмдэглэгээ юу гэсэн үг вэ те? Энэ нөхөр чинь өөрөө дискрет олонлог байгаа шүү дээ. Анх утгууд нь. Тэгэхээр эдгээр би x1, x2, x3 гэх мэтлэн бүгдийг ингэж агшаагаар өччих болно гэсэн үг байхгүй юу? Одоо надад x гэдэг нөхөр өрөөд ирээ. X гэдэг нөхөр өрөөд ирээ. Тэр нөхрийн тэгээ энэ нөгөө самсруугүй хувьсгч x-с бага бах магадлалыг бол гэхээр яах нь? Энд би нэг x-ээ аваач тавиад x-ээр таслах нь. X-с бага бүх нөхрүүдийг цуглуулж авах нь. X-с бага бүх нөхрүүдийг цуглуулж аваад тэр цуглуулагч энийг хэлж. Энэ бол x-с бага байдаг бүх нөхрүүд. Энэ бас юу гарах вэ гэхээр энэ дискрет олонлог гарч ирнэ. Энэ нөхрүүд дээр яах нь гэхээр нэмэх нь. Энэ px утгуудыг нэмэх нь. Ийм байдлаар энэ яах нь f нь өгдөн. За энэ үндсэндээ гол мэдээлэл хаана явж байгаа гэхээр энд явж байгаа. Өөрөөр хэлбэл эн чинь юу бол таарах вэ гэхээр эн чинь юу болж таарах вэ гэхээр манай самсруугүй хувьсгчийн psi x-ийн тэ манай самсруугүй хувьсгчийн x-тэй тэнцэх магадлалыг p гэж өгч байна гэсэн үг. Үндсэндээ эндээс би юу гэж хэлж чадах вэ гэхээр ийм юм хэлж чадна. Магадлал psi тэнцүү xe байх магадлал бол pi юм а гэж. Окей. За төр зур энийг орчих. Би дахиад ганц хоёр нөгөө энэтэй холбоотой ганц хоёр юм дахиад хэлье. Түрүүн жоохон дутуу орчихсон байна. Магадгүй ийм юм өс хэлэх хэрэгтэй байх. Нөгөө бид нар энэ болон энэ үзэгдлүүдийг ярьсан шүү дээ. Жишээлбэл энэний үүсэлтийг бид нар ярьжсэн тийм үү? Манай psi гэдэг нөхөр нь бол x-с их үе тэнцүү утга авах магадлалыг бид нар олж чадна гэж хэлсэн шүү дээ. Энийг энэ p энэ чи юу юм бэ гэж. Тэ? Энэ чинь бол үндсэндээ юу болж таарах вэ гэхээр энэ гэсэн үг тийм үү? Нэгээс хасдаг нь манай энэ нөхрийн тэгэхээр бид нар
Энэ дискрет самсруу хувьсгчдаар байгаа энэ тоонуудыг, энэ PE энэ тоонуудыг үндсэндээ энэ самсруу хувьсгчийн негатив функц гэж хэлдэг. Ийм утгуудыг авна гэсэн. Энэ утгыг ямар магадaltaгаар авах юм бэ гэсэн мэдээлэл бидэнд өгөх хэрэгтэй байна. Энийг өгдвөл энийг бид негатив функц гэх юм. Самсруу хувьсгч өгдөнө гэдэг чинь эсвэл энэ том F-ийг өгдөх хэрэгтэй, эсвэл энэ детальтай мэдээлэл өгдөх хэрэгтэй. Хэрвээ том F өгдөх юм бол бид нар энийг ялгуур маягаар олчих чадах нь байна. Энийг бид нар негатив функц гэж нэрлэж байгаа. Дискрет самсруу хувьсгчийн негатив функц. X, E болгон дээр ямар утга авах юм, тэр утгаа ямар магадaltaгаар авах юм бэ гэж. Энэ тоонууд хоёр чанарыг хангах хэрэгтэй. Хоёр чанарыг хангах хэрэгтэй. Нэгдүгээрт нь юу үнэн байх хэрэгтэй вэ гэхээр энэ PE болгон нэгээс их үе тэнцвэх хэрэгтэй. Энэ ихний чанар. За энэ ойлгомжтой энэ магадлалын тухай ярьж байгаа юм чи. Хоёрдугаарт нь ямар чанар байх хэрэгтэй вэ гэхээр эдгээр энэ сума бүгдээрийнх нь нийлбэр нэгтэй тэнцвэх хэрэгтэй. Яагаад бүгдээрийнх нь илүү нэгтэй тэнцвэх хэрэгтэй вэ гэхээр хэрвээ би энд x-ийг нэмэх хязгааргүй явуулчих юм бол үндсэндээ нэмэх хязгааргүйгээс бага байдаг бүх одоо энэ дотор байгаа бүх утгуудыг бүгдээрингээр би энийг нэмэх хэрэгтэй болно шүү дээ. Гэтэл энэ чинь нэмэх хязгааргүйдээр 1 гэсэн асимптоттой шүү дээ. Тэгэхээр энэ том F-ийн чанараас энэ хоёр чанар мөрдөж гарах юм. Энэ хоёр чанар мөрдөж гарах юм. Нөгөө талаас энэний уруу ус хүчинтэй хэрвээ надад одоо ийм тоологдсон ширхэг P1 P2 гэх юм чинь ийм дараалал өгöd энэ дараалал энэ хоёр чанарыг хангадаг байх юм бол энэ яах нь вэ гэхээр ямар нэгэн самсргүй хувьсгчийн юу болж чадах вэ гэхээр негатив функц болж чадна. Тэр нь дөрвчийн нөгөө энд баталсан теоремс гарна. Ягаад гэвэл хэрвээ ийм тоонод байх юм бол би энэ функцийг тодорхойлчихно. Тэгээ энэ функц маань нөгөө дөрвчийн 3 чанарыг хангана гэдгийг хэлж байна. Тэ? 3 чанарыг хангана гэдгийг хэлж байна. За дахиад энэ бол жоохон деталийн төр зурт орхих юм бол дискрет самсргүй хувьсгч гэдэг нь тоологдсон утгаар авдаг байх нь байна. Биднээс ямар мэдээлэл байх нь вэ гэхээр ихэнх тохиолдолд энэ утгаа ямар магадaltaгаар авах, энийг ямар магадaltaгаар авах, энийг ямар магадaltaгаар авах гэсэн юм хүснэгт маягаар өгдөн гэсэн үг. Одоо функц чи бид нар хүснэгтээр ус өгдөг шүү дээ. Яг 10 жилийн хүүхдээ хүснэгт өгдөг шүү. X1-ийг P1 магадaltaгаар, X2-ийг P2 магадaltaгаар, X3-ийг P3 магадaltaгаар гээд цаашаа энэ P-гүүд нь өгдөж байна. Энэ P-гүүд бол ямар чанар хангах хэрэгтэй гэхээр тэгээс их үе тэнцвэх хэрэгтэй, тус бүрдээ тэгээ нийлбэрний гарах хэрэгтэй магадлалууд юм шиг. Окей. За энийг бид нар дискрет самсргүй хувьсгч гэж нэрлэж байна. Дискрет самсргүй хувьсгч. За энэний жишээ бол түрүү ясан жишээлхэд нөгөө 0 1 гэсэн хоёр утга авдаг нөхөр чинь дискрет самсргүй хувьсгч байна. Нөгөө юу маань зоо саяхан маань. Шоу аяхан адилхан. Шоу хайж байгаа тохиолдолд 1 2 3 4 5 6 гэсэн 6 шаттай энэ F функц нь 6 шаттай одоо юу гарч байна? График гарч байна. Үндсэндээ дискрет самсргүй хувьсгчийн тэ негативын функц буюу энэ F бол ямар төстэй юм болж таарах вэ гэхээр одоо жинхэнэ нөгөө шат функц гарч байна. Ингэж явж байгаад ингэж яваад тэгээ магадгүй ингэсэн ч юм. Ингээд өсөрдөг. Тэгээ энэ ч нөгөө зүүн талаасаа тасралтгүй нөхцөл биелээ шүү дээ. Мэдээж. Тэгээ би бол эндээ жоохон хамаагүй сурчлаа тий. Одоо жинхэнэ утгаараа степ буюу шат функц гарч ирнэ энэ дээр бол. Дахиад энийг би equivalent маягаар энэ F нь тий энэ F нь одоо юу гэдгийг шат функц хэлбэртэй байна гэж тодорхойлж болно. Дискрет самсргүй хувьсгч гэдгийг тархалтын функц нь шат хэлбэртэй функц байх юм бол дискрет байна гэж тодорхойлж болно. Тэр нь equivalent. Окей. За дараагийн асуудал тодорхойлолт нь юу байх вэ гэхээр тасралтгүй самсргүй хувьсгчдыг юм ярих хэрэгтэй. За бид нар бол тасралтгүй дотор бүр абсолют тасралтгүй гэсэн юм ярьдаг. Тэр нь юу байх вэ гэж. За тэрийг би энийг тодорхойлтыг ашиглаад яач. Энийг тодорхойлтыг ашиглаад энэ дээр жоохон өөрчлөлт хийгээд тэгээд тодорхойлж. За хоо ийм ба ямар нэг F psi x тэгээс их функцийн хувьд тэ ямар нэг ийм жижиг f гэсэн функцийн хувьд за энд би дахиад x гэсэн аргумент хэрэглэж энийг би y болгочих юм да. X-ийг би нөгөө том f дээр хэрэглээд байгаа учраас энэ C самсргүй хувьсгч бол нөгөө тохиол тархалтын функц гэсэн. Тархалтын функц нь хас хязгааргүйгээс x тэгээд f psi гэж бичигдвэл
яах нь гэхээр бид нар psi-г за absolute тасралтгүй гэж. Absolute тасралтгүй гинэ. Окей. За энийг ихэд тохиолдолд зүгээр шууд энэ absolute гэсэн үгийг нь хаяа тасралтгүй гэд явуулдаг. Яг ер нь бол тийм absolute тасралтгүй. Яагаад гэвэл тасралтгүй гэдгийг бид арай өргөн утгаар тодорхойлж болно. Түрүүн бид нар шийдэхэд discrete гэдгийг юу гэж хэлсэн бэ гэхээр тэ эндээс нөгөө psi авж байгаа утгууд нь тоологдсон байх юм бол энийг бид нар discrete гинэ гэж хэлсэн. Тэгвэл psi авж байгаа утгууд нь тасралтгүй байх юм бол энийг тасралтгүй гинэ гэсэн тийм санаа гарч ирнэ. Гэсэн мөртлөө тийм утгаар тасралтгүй мөртлөө энэ утгаар тасралтгүй биш байдаг. Одоо тий absolute тасралтгүй мөртлөө absolute тасралтгүй биш байдаг ийм сонсоо өгшөлт бол оршин байна. Тэдэртэй ажиллах жоохон төвөгтэй. Бид нар бол тийм тогт тааралдахгүй. Бид нар зөвхөн ийм одоо тасралтгүй дотроо нэлээд nice тасралтгүйтэй ажиллах нь. За тэгээд энэ тохиолдолд яах нь вэ гэхээр энэ жижиг psi x-ийг бид нэр y-ийг тэ юу гэж хэлэх вэ гэхээр энэ psi-ийн ягт гэж хэлнэ. Psi-ийн ягт. Окей. За хэрвээ анзаарч бол бид нар хоёр юм яриад байна тий. Тархалт гэсэн юм байгаа, ягт гэсэн юм байна. Тэгээ би түрүү хэлсэн энэгээр хоорондоо одоо юу хоёр шиг гэж тий. Ээж охин хоёр шиг эсвэл аав хоёр шиг хамааралтай гэж. Энийг ягт гинэ. Тэгээ ягт бол юу илэрхийлж байна вэ тий? Ягт бол үндсэндээ юу илэрхийлж байна вэ гэхээр одоо магадлалуудыг бид нэ төхөн шүү дээ. Магадлалуудыг өгөх. За одоо энэ ягтыг юу илэрхийлж байгааг гэдгийг харахын тулд илүү одоо формат баталгаа хийвэл илүү дээр. Theorem. Гэвч энэ ягтын функц гэдэг юм ямар чанаруудтай байх вэ гэж. За үндсэндээ ад нь тэ psi y бол тэгээс их үед үнсээ байна. Бэд нь хасах хязгааргүй нэмэх хязгааргүй гэдэг интегралыг авах юм бол хасах хязгааргүй нэмэх хязгааргүй гэдэг интегралыг авах юм бол энэ нэгтэйт нь ч гэстэй. За тэгээд z нь f psi y-г тэ y0 дээр тасралтгүй бол юу үнэн байх вэ гэхээр d f том f psi x d x тэнцүү y0 нь f psi y-г алтаад гэсэн. За энэ гурван чанар байгаа. Гурлаа чухал. Хэрвээ санджаавал түрүүн discrete үед биднэрт юу байсан бэ гэхээр B1, B2 гэсэн тоонууд байгаад бид нар бүгд тэгээс их байсан бөгөөд эдний нийлбэр яасан? Нэгтэй тэнцсэн. Тэгэхээр энэ discrete үеийн юм энэ тасралтгүй үедэр яг адилхан байдлаар яг аналог байдлаар хийлсэн байна. Энэ сумын тэмдгийг бид нар яаж байгаа юм? Интегралаар сольж байгаа юм шүү дээ. Тасралтгүй байна гэдэг чинь. Ер нь бол энэ интегралийн бидний хэрэгэлдэг энэ тэмдэг чинь анх миний мэдхээр Leibniz-гоо хэрэгэлсэн бөгөөд энэ юутай адилхан байна уу гэхээр ер нь бол жоохон агшаагаад бичих юм бол энэ дахиад жоохон агшаагаад бичих юм бол энэ буюу сум гэдгийн ихний S үсгийг татлан бичсэн хэлбэр юм байна шүү дээ. Тэгэхээр энэ дээр бид нар юу хийж гэнэ вэ гэхээр сум дээр бол бид нар тоологдомж шиг юмыг нэмж гэн. Тэр интеграл дээр бол тэ тоологдохгүй тооны дурын тооны юмнуудыг нэмж гэнэ. Тэр нэмээд нийлбэрийг бичиж гэнэ л гэсэн. За сүүлийн нөгөө C гэсэн чанар бол миний түрүүний ярьсан энэ хоёр хоорондоо ямар хамааралтай юм бэ гэдгийг хэлж гэнэ гэсэн. Энэ хоёр ямар хамааралтай юм бэ? Энэ хоёр бол А2 шиг хамааралтай. Үндсэндээ том F-с уламжлалыг авахад жижиг F гарна гэж тэ. Тэгэхээр сүүлийн чанарыг та нар магадгүй хүмүүс сонссон биш магадгүй. Яг бол том F ч өөр интеграл хэлбэртэй байна. Интегралаас уламжлалыг авахаар нөгөө уламжлалч интегралын эсрэг гэдэг нэг юм цээжилсэн байдаг. Тэрнийг ерөөхдөө нь бол хэлж яана гэсэн. Тэгэхээр энэ сүүлийнх бол сүүлийн чанар бол магадлалын юу биш. Энэ бол математик анализээс ирж байгаа чанар юм шүү гэж. За энэний баталгаануудыг товчхондоо ярилцъя.
Эхний асуудал бол угаасаа саяын нөхцөлд нь энийг тэгээс их үе тэнцвэргээд өгсөн байсан. Тийм учраас энэ дээр батлах юм өгт байхгүй. Хоёрдугаар асуудал нь ерхэд ойлгомжтой, яагаад ойлгомжтой вэ гэж. Тэ? Одоо бид энийг мэдчихэж байгаа шүү дээ. Limit f psi x нэмэх хязгааргүй руу явах юм бол энэ юу болох вэ гэдгийг мэдчих. Энд чинь нэгтэй тавьсан. Дөрвчийн нөгөө том f-ийн чанар ёсоор. Саяын тодорхойлолт руу оруулах юм бол энэ юутай адилхан байна уу гэхээр энэтэй адилхан байгаа байхгүй. Limit x нь хязгааргүй руу явах. Тэгээ хасах хязгааргүйгээс x тэгээд f psi y dx. Окей. За янзаарч бол би энэ d-ийн адилхан аргумент хэрэглэхгүй байгаа шүү. Яг л энэ d чинь үндсэндээ миний өмнөөс нөгөө нэм хөвлөлийг үүсгэх хэвээр миний зарцсан байгаа шүү дээ. Зарцсан. Чи Google дээр манай нөхрийг үүсгэж байгаа байхгүй. За x нэмэх хязгааргүй руу явж байгаа тохиолдолд энэ интеграл гэж бичиж чинь энэний оронд бид нар юу гэж бичих вэ гэхээр нөгөө энэ дахиад тодорхойлт энэ f psi y dx. Окей. Тэгэхээр энэ хоёрдугаар чанар бол үндсэндээ хаанаас гарч ийн вэ гэхээр нөгөө том f чинь нэг дээр хэсэг тодтой гэдгээс гарч ирж байна. Энэ цаатлын санаа юу гэж юм гэхээр бүх магадлалын хэлбэр нэг шүү гэсэн санаа л явж байгаа. Өөр юм байна. Окей. За сүүлийн чанар би түрүү ярьсан энэ бол магадaltaй холбоогүй анализтай холбоотой гэж ярьсан. Гэхдээ энэ баталгааг хий гэвэл ямар хөө болох вэ гэж тэ. Энийн баталгааг хий гэвэл иймэрхүү юм болох болов гэж бодож байна л та. За ингэж би энэ y0 гэсэн цэг дээр ярьж байгаа шүү дээ. y0 гэсэн цэг дээр ярьж байгаа. Тэгэхээр f psi y0 дээр нэмдэг нь delta x гэсэн юм аваад энээс би яах нь вэ гэхээр f psi y0-ыг хасчээ. Энэ ялгуурыг сонирх. Энэ ялгуурыг сонирх. Яг л би энэ дифференциал руу явандаа шилжих гэж байна гэсэн. Энэ чинь юу гэсэн үг вэ гэхээр тэ хасах хязгааргүй y0 дээр нэмдэг нь delta x тэгээд f psi y dx-ээс хасдаг интеграл хасах хязгааргүй y0 тэгээд f psi y dx юм бол. За интегралын чанар ёсоор юу энийг би яаж бичих болох вэ гэхээр ингэж бичих болох байх гэж найдаж байна. y0-оос энэ бол y0 дээр нэмдэг нь delta x тэгээд f psi y dx. Энийг ингэж бичих болох. За энэ чинь юу гэсэн үг вэ гэхээр энэ y0 гэсэн цэг дээр манай f гэсэн функц чинь тасралтгүй гэж бид нар ярьсан шүү дээ. Тэгэхээр үндсэндээ ямар хон болж байна вэ гэхээр энэ f гэдэг нөхөр чинь за энд магадгүй y0 байгаа. Ямар ч байсан энэ цэгийн орчинд бол манай нөхөр тасрахгүй байгаа юм. Манай нөхөр тасрахгүй. Тийм болохоор би энийг яаж болох вэ гэхээр энэ y0-тай нэлээд ойрхон y0-тай нэлээд ойрхон y0 дээр нэмэх нь delta x гэсэн одоо тэ y0 дээр нэмэх нь delta x гэсэн ийм завсар авчи. Энэ y0 дээр нөхөн delta x. Энэ завсарт байгаа энэ функцийн интеграл гэдэг чинь үндсэндээ ойролцоогоор юутай адилхан байна уу гэхээр энэ delta x гэсэн энийг үржидэг нь манай функц энэ завсар дээр ямар утга авч ийн үү гэдгийг одоо нөгөө энэ тэгшүнцгтийн талбайтай бараг адилхан байна. За энийг би арай жоохон зураг томруулаад зурч. Энд y0 байна. Энд y0 дээр нэмдэг нь delta x байна. Би юу сонирхоод байна вэ гэхээр энэ интегралыг сонирхож байна. Энэ интеграл гэдэг чинь энэ тэгшүнцгтийн талбайтай нэлээд адилхан бол. Тэрийг би яаж бичих вэ гэхээр энэ нөхөр бол юутай адилхан болох вэ гэхээр ийм юмтай адилхан болно л доо. F psi y0-ыг үржидэг нь delta x. Энийг үржидэг нь энэ. Энэ тэгшүнцгт. Тэгэхээр та нар ингэж хийж болно шүү дээ. Гэхдээ огш наадах чинь ийм юм шүү те. Ингэж гад гинт дэшээ яваад гэсэн үг яах юм. Одоо те. Тэгээ энэ завсар та зөндөө хамгааруулж ажиллаа шүү дээ. Окей, ер нь бол үнэ. За тэгээ цаана нь бол юм үлдэнэ. Тэ тэр нь бол яах нь гэхээр энэ delta x-ээс хэмжээний хувьд нэлээд бага юм үлдэнэ. Яг би энэ delta x-ийг багасгах тусам тасралтгүй учраас үндсэндээ хаашаа очиж таарах вэ гэхээр энэ дээдлээ гурвуулж чинь багасаалаа. Гинт айгүй их огцон өсч чадахгүй. Окей. Тэгэхээр ийм юм байна. Одоо би хоёр талын delta x хуваачна. Тэгэхээр тэрийг хуваадаг нь delta x. Энд болохоор энэ үлдэнэ. Энд болохоор энэ o delta жижиг o delta x-ийг хуваадаг delta x гэдэг юм үлдэнэ. Энэ чинь үсэг үг гэхээр жижиг o delta x гэдэг чинь үлдсэн хэсэг нь
дельта x-ээс бага одоо хүчтэй. Дельта x нь тэг рүү явхад энэ нөхөртэй төрүүлээд алга болно гэж хэлж байна. Окей. Дельта x хажууд юу ч биш гэсэн санаа. Тэгэхээр энийг би дельта x хаваачих нь байна. Энэ талыг дельта x хаваахаар энэ нөхөр гараад ирнэ. Энэ нөхөр гараад ирнэ. Энэ нөхөр гарч ирнэ гэсэн үг. Одоо тэгээ дельта x-а би тэг рүү тэмүүлүүлчихээр энэ талаас нь юу гарч ирэх вэ гэхээр энэ талаас нь гарч ирэх. Тэ? Одоо энэс хойш энэний хоёр талыг дельта x хуваагаад тэгээд дельта x-ын тэг рүү тэмүүлэл хязгаар авах. Тэгэхээр энэ гарч ирнэ. Окей. За энэ тасралтгүй санамсаргүй хувьсгчтай холбоотой дахиад түрүүчийнхээ ярьсан нөгөө юунуудыг авч үзье. Магадлалуудыг авч үзье. Түрүүн дискретүүд бид нэр 3 төрлийн магадлалыг сонирхсон. Эхнийх нь магадлал юу байсан? Ийм байсан үү те. Магадлал манай тасралтгүй санамсаргүй хувьсгч байгаа гэж үзээд энэ нөхөр бол x-ээс их үе тэнцүү байх магадлалыг нь ярих гэсэн. Энэ дээр бол өөрчлөлт орохгүй энэ нөхөр бол юутай адилхан байх вэ? Тэгэхээр нэгээс хасдаг нь f x болно. За дараа нь юу ярьсан бэ гэхээр энийг ус ярьсан. x штрихээс их үе тэнцүү sin x штрихээс бага үе тэнцүү байх магадлал гэсэн. Энэ бол ийм болно. Хасдаг нь x штрих энэ чи үгсөө үг гэхээр энэ дээдлийг бол би ингэ цааш нь одоо энэгээр задлыг бол ингэж болно шүү дээ. Нэгээс хасдаг нь интеграл хасах хязгааргүйгээс x тэгээд нөгөө жижиг sin y dy ингэж болно. Дахиад энийг цааш нь задлыг бол иймэрхүү юм хэлж болох байх. Энд чинь бол юу юм хасах хязгааргүйгээс нэмэх хязгааргүйгийн хооронд нөгөө энэгээр нь бий солчих болно шүү дээ. Тэгээ хасах хязгааргүй нэмэх хязгааргүй гэсэн юмнаас хасах хязгааргүй x гэсэн юмыг хасна гэдэг чинь үндсэндээ энийг бол тарах уу гэхээр x нэмэх хязгааргүй тэгээд sin y dy. Энэ дээдлийг би ингэж задлж бичиж чадна. Энэ завсрыг яг адилхан маягаар би интеграл оруулаад нэг нь хасах хязгааргүйгээс x штрих нөгөөх нь хасах хязгааргүйгээс x штрих гэж бичих юм бол энэ дахиад юутай адилхан болж тарах уу гэхээр x штрих тэгээд sin y dy гэсэн юм байна та. Окей. За сүүлийн 3 дахь нэм чанар байсан. Одоо тэгээд яах нь энэ x гэсэн санамсаргүй хувьсгч биш psi гэсэн санамсаргүй хувьсгч x гэсэн утга яг энэ утгыг авах магадлалыг ярьжсэн. Яг энэ утгыг авах магадлал. Хэрвээ санаж байсан бол энэний чинь цаатлынхын тодорхойлолтны юу бол таарсан байх гэхээр энэ чинь энэ байсан шүү дээ. Limit f энэних байсан баха тий. Окей, x-с их үе тэнцүү sin тэгээд энэ x дээр нэмдэг нь нэгийг хаваадаг нэ. Тэгээд энэ хязгааргүй ингэж явж ирсэн гэдэг чинь. Энийг чинь би оруулчихаар нөгөө түрүүчийн энэ дээдлийн чанараар орлуулчихаар энэ үндсэндээ юу болох вэ гэхээр ийм юм болж таа. Limit n хязгааргүй тэгээд интеграл x энэ болохоор x дээр нэмдэг нэгийг хаваадаг нэ. Тэгээд f sin y dy. Гэхдээ энэ чи юу гэсэн үг юм бэ? X болон x дээр нэмэх нэгийг хуваах нь гэсэн маш богинохон маш жижигхэн энэ завсарт байгаа энэ функцийн талбайг ярьж штэ бид нар. Тэгээ энэ нөхөр чинь ойртол байна. Хоёр зах нь хоорондоо ойртол байна. Хоёр дахь нь хоорондоо хязгааргүй ойртоход энэ интеграл үндсэндээ юу тань зэх хэвээр тэгтэй зэх хэвээр. Тэгэхээр нэг сонирхолтой дүгнэлт гарч ирж байна. Тэр нь юу болж байна вэ гэхээр тасралтгүй санамсаргүй хувьсгч байх юм бол тэр санамсаргүй хувьсгчийн яг нэг утга авах магадлал нь тэг болж таарч байна. Яг нэг утга авах магадлал нь тэг. Окей. За хэрвээ буцаад жоохон бодоод үзэх юм бол энэ чинь юу гэсэн үг байх вэ гэхэд жишээлхэд те. Одоо тасралтгүй санамсаргүй хувьсгч гэдэг чинь одоо бидний нэг сонгодог жишээ бол энэ түрүүчийн ярьсан одоо энэ байна шүү дээ те. Энэ нэг квадратаас би нэг цэг санамсаргүйгээр сонгож аваад тэр цэгийн нөгөө ординатыг авч. Ингэх юм бол энэ тасралтгүй санамсаргүй хувьсгч мөн. Энэ дээр ямар асуудал үүсэх вэ гэхээр ийм асуудал үүсэж. Тэр нь энэ дээр би нэг цэг авчих 2-1. Тэгэхээр санамсаргүй сонгосон цэгийн x координат нь яг 2-1-тэй тэмцэх магадлал гэдээ асуувал тэр магадлал тэг байхгүй. Яг тэгвэл надад энэ дээр замбраагүй олон цэг байгаа. Тоомгүй олон цэг байгаа. Тоологдохгүй олон цэг байгаа. Тэгэхээр тоологдохгүй олон цэгүүд дотроос би x координат нь яг 2-1-тэй тэмцдэг байхын тулд яах вэ?
Энэ шулуун дээр онох хэрэгтэй болно да. Яг логикийн хувьд би энэ шулуун дээр онох боломжтой ч гэсэн миний энэ шулуун дээр онох чи яг 21 дээр онох тал дээр одоо тавих баримжаа миний хийх дүгнэлт юу байх вэ гэхээр наадах чинь бол боломжгүй гэсэн дүгнэлт хийх хэрэгтэй. Энэ бол тэг магадaltaй үзэгдэл. Тэг магадaltaй үзэгдэл. Одоо нөгөө геометри томьёогоор бас бодно шүү дээ. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ таах вэ? Энэ зураасны талбайг тэгшүүлсэн талбайд харьцуулах хэрэгтэй болж байгаа байхгүй. Энэ зураасны чинь талбай тэг байхгүй. Өөрөөр хэлбэл энэ зураас бол энэ тэгшүүлжтэй харьцуулах юм бол хитрхи жоохон байхгүй. Тийм учраас энэ магадлал тэг болчих. А энэний талаар бол ярьж болно. 2-1-ээс хасах нь эпсилон 2-1 дээр нэмэх нь эпсилон завсаж унах талаар бол ярьж болно. Ярьж болно. Окей. За тэгээд үндсэндээ гол юмудаа ярьсан. Том F болон жижиг F гэсэн хоёр юмтай явах нь цаашд. Том F-ийг бид нэр тархалтын функц, жижиг F-ийг болохоор нягтын функц гэх нь байна. Том F-ийн чанаруудыг ярьсан, жижиг F-ийн чанаруудыг ярьсан, энэ хоёрын хоорондын хамаарлыг ярьсан. За тэгээд тасралтгүй байхад юу болох нь вэ? Дискрет байхад юу болох нь вэ гэдгийг ярьсан. Энэ хоёр хоорондоо тодорхой юмдаа зөв зөрөөтэй байдаг байна. Жишээ дискрет үед бол нэг утга авах магадлалыг бид нэр P гэж тэмдэглэж байсан. Тасралтгүй үед бол яг нэг утгаараа тэнцэх магадлалыг нь асуух. Сонирхолгүй бөгөөд шаардлагагүй байна. Тэгтээ тэргүй тэг гарах нь. Тэг гарах нь. Эндээс тухайлбал би ямар дүгнэлт хийж чадах вэ гэхээр ийм дүгнэлт хийж байна. Магадлал x'-ээс их буюу тэнцүү x'-ээс бага байх магадлал чинь юутай адилхан байх вэ гэхээр x'-ээс их буюу тэнцүү sin бага буюу тэнцүү x'. Энтэй бас адилхан. Энэ хоёр хоорондоо адилхан байна. Яагаад энэ хоёр хоорондоо адилхан байх вэ гэхээр энэ доотлын магадлалыг би яаж хөвчлөх вэ? Энэ магадлал дээр нэмэх нь энэний x'-тэй тэгээ x энэ дээр би юуг солилцсон юм байна те. Энэ нь 1'-тэй энэ 2'-тэй байж. Би тэр юугаар яваа. Энэ хоёр хоорондоо яагаад тэнцүү байна вэ гэхээр энэ доотлын үзэгдлийг би юу гэж бичиж болох вэ гэхээр энэ үзэгдэл эсвэл энэ нөхрийн энэтэй тэнцүү байх үзэгдэл гэж бичиж болно. Энэ хоёр хоорондоо нийцгүй учраас энэ доотлын магадлал чинь энэ дээр нэмдэг нь энэний энэтэй тэнцэх магадлал болж задарна. Тэгээ тэр магадлал чинь сая энд яснаар тэг байхгүй. Тийм учраас энэ хоёр хоорондоо тэнцүү. Өөрөөр хэлбэл нэг цэг дээр утга авах магадлал тэг юм чинь энийг би зөөлнөөр авчруулна, сулаар авчруулна, эрсээр авчруулна, хоёулангийн эрс болгож болно, хоёулангийн зөөлөн болгож болно. Бид нар бүгдээ хоорондоо адилхан. Одоо дахиад энэ цаашаа юутай адилхан байх вэ гэхээр те доотлыг би эрсээс болж болно. Энэ нь эрс сай. Энэ нь бас эрсээр сольж болно. Энийг нь дахиад би суллаад энийг нь эрсээр сольж болно. Ихэнхдээ энэ дөрвөн магадлал дөрвөлөө хоорондоо тэнцүү. Энээс мөдлөгөө олгож харж байна шүү дээ. Энэ нөгөөх нь юу байх вэ гэхээр эндээ эрстэй. Энэ дээдлэлтэй султай. Окей. За тэгээд одоо геометри талаар ганц нэг юм хэлэх юм бол нөгөө график яаж зурагдах вэ гэдэг дээр ганц нэг юм хэлэх юм бол ихэнх тохиолдолд энэ том F-ийг бол бид нэг яаж зурагдах вэ гэдгийг мэдж байна. Дискрет байх юм бол өсөрдөг шат функц байх нь байна. Тасралтгүй байх юм бол дөрөвчийн бидний ярьдгаар ямар хөө юм болж таарах вэ гэхээр ийшээ асимптоттой ингээд нэг дээр асимптоттой тэгээ монтоо юм болж таар. Ийм сайхан дэшээ өсдөг, ерөөсө буурдаггүй. Ийм гүвээ тэгээ хаашаа явах гэдэг бүх юм мэддэг. Энэ бол том F. Ерөнхий тохиолдол. Нэ? Жижиг F нь ерөнхий тохиолдолд ямар хөө юм байх вэ? Тэгэхээр энэ янз янзын хэлбэртэй, янз янзын хэлбэртэй. Тухайлбал иймэрхүү юмнууд байна. Иймэрхүү байна. Эсвэл иймэрхүү байж болно. Иймэрхүү байж болно. Хасхазааргүй нэмэх хязгааргүй гэсэн заагтай. Эсвэл тодорхой A, B гэсэн интервалын хооронд утга авдаг хэмжлэн маш олон янзаар гарч иж болно. За тэр болгонд тохирсон модулууд ямар практик, ямар бодог болж байгаа гэдгээс хамаарат энэ нөхрийн хэлбэр тус гарч байна. Гэхдээ юу мэдэх үү гэхээр тэгээс их үе тэнцүү байна. Тэгээд нийт интеграл буюу энэний доотлын талбай үргэлж нэгтэй тэнцүү. Энэ хоёр чанар хамгийн барьцтай чанар. За тэрийг бол үргэлж санаж явах ёстой зүйл. За энэ жижиг нягтын функцтэй холбоотой хамгийн сонгодог жишээнүүдийг одоо авч үзсэн. Тэгээ өнөөдрийн сүүлийн сэдв жишээнүүд. Сонгодог тархалтууд. За эхлээд дискретээс нь эхлэе. Дискрет. Нэгдүгээр нь за манайхны ярьдгаар бүхсэн тархалт гэж ярьдаг.
хамгийн амарх нь хөгсөн даргалт. Хөгсөн даргалт гэдэг нь яах вэ гэхээр нэг санамсаргүй хувьсгч байна. Тэр нөхөр бол нэг тогтмол утгыг нэг гэсэн магадaltaгаар авдаг. Тэгээд бусад утгыг бол тэг гэсэн магадaltaгаар авдаг. Өөрөөр хэлбэл psi omega бол яах нь өөрөөр хэлбэл ийм гэсэн үг. Магадлал P psi z-тэй тэнцэх магадлал нь 1. Тэгээ магадлал psi x-тэй тэнцэх магадлал нь тэг бүх x c-гээс гадаа бүх x яваад. Энд би нягтын функц өгчлээ. Нягтын функц өгчлээ. Ер нь бол практикт бол нягтын функцтэй ажиллах нь илүү дээр байдаг. Онлын хувьд бол тархалтын функцтэй ажиллах нь дээр байдаг. Яг л нягтын функц нь илүү амархан илүү их мэдээлэлтэй байхгүй. Окей. Энэ юу гэсэн үг вэ? Жишээлбэл графикийг зураг гэвэл энэ чи юу гэсэн үг юм? Энэ самсгүй хосгч яадаг байх нь зөвхөн C гэсэн нөхөр дээр л 1 гэсэн утга авдаг. Бусад бүх газар бол тэг гэсэн утга авдаг. Магадгүй C нь хэрвээ энд байх юм бол энэ дээр 1 гэсэн утга аваад тэгээд бусад бүх утгууд дээр тэг гэсэн утга авдаг ийм функц байна. Энэ дискрет самсгүй хосгч. Ягаад гэвэл хоёр утга авчих. За тэгээ магадлал нь өгөгдчих. Тэ? C болон окей, за энэ дискрет биш юм байна. Энэ дискрет биш юм байна. Ягаад гэвэл зарчмын хувьд маань нөхөр яах нь гэхээр ийм утгыг авч болох нь шүү дээ. X гэсэн бүх утгыг авах нь. Гэхдээ нарийн ярих юм бол бас дискрет мөн ягаад гэвэл ганцхан утга авч байгаа байхгүй. C гэсэн ганцхан утга л авдаг. Окей, за дискрет мөн. Энийг дискрет гэж үзье. Ягаад гэвэл C гэсэн ганцхан утга авдаг. C гэсэн ганцхан утга авдаг, тийм. За дараагийнх нь юу байх вэ гэхээр магадгүй өнгөрсөн хичээл дээр ярьсан Бернуулийн туршилт гэж ярьсан. За энэ бол хамгийн сонирхолтой хамгийн хэлбэр жишээ. Энэ яах вэ гэхээр хоёр утга байна. Тийм. Тэнд бол амжилт эсвэл үгүй гэсэн юм яригдчихсэн. А гэсэн үзэгдлийг бид нэр яах нь А гэсэн явагдах эсвэл явагдахгүй байх талаар ярьсан. Тэгэхээр энийг бол бид нар Бернуулийн туршилт гэж ярьдаг. Бернуулийн туршилт бол энэ psi omega гэдэг нөхөр нь нэгтэй тэнцдэг. Хэрвээ omega нь ад байх юм бол тэгтэй тэнцдэг. Хэрвээ omega нь ад байх юм бол ийм төрлийн самсгүй хосгч. Энийг заримдаа бид нар юугаар илэрхийлдэг вэ гэхээр энэ А гэсэн үзэгдлийн индикатор гэж бас ярьдаг. Индикатор гэж ярьдаг. За энэний тархалт нь юу байх вэ гэж. За энэ бол самсгүй хосгчийн тодорхойл тархалт нь юу байх вэ гэхээр энэ дээр яах нь манай нөхрийн нэгтэй тэнцэх магадлал нь P, 0-тэй тэнцэх магадлал нь 1-ээс P. Тэгэхээр магадлал psi тэнцэх 1 байх магадлал нь P. Магадлал psi тэнцэх 0 байх магадлал нь 1-ээс P. За анзаарч бол энэ нэг өөр утга авахгүй, хоёр утга авна. Энэ хоёрын нийлбэр нь яах нь нэг гарах нь байна. Тэгээ одоо би энд яач өгөхээр дахиад нягтын функц өгчлээ. Магадгүй сонирхолтой туршилт дасгал юу байж болох вэ гэхээр энэ тохиолдолд манай нөхрийн тархалтын функц юу вэ гэдгийг олох. За энийг та нар өөрсдөө бие дааж хийх хэрэгтэй. Окей. Энийг бид Бернуулийн туршилт гэж. За дараа нь Бернуулийн туршилтын ах нь бином самсгүй хосгч байна. Бином самсгүй хосгч. Энийг бид нар бас ер нь бол ярьсан. За энэ Бернуулийн туршилтыг магадгүй товчоор би энэ psi гэдэг самсгүй хосгч чинь Бернуул P гэж тавчлана. Ийм тэмдэглэгээ хийх юм бол psi нь тархсан Бернуул тэгээ P параметртэй гэж ойлгох хэрэгтэй. Бином самсгүй хосгч гэх юм бол биднэрт одоо хоёр параметр хэрэгтэй. Нэгдүгээрт нь төрөний P, нөгөөдөгт нь болохоор энэ туршилтыг явуулах туршилтын тоо n. Тэгэхээр энийг бид юу гэж тэмдэглэх вэ гэхээр бином n P гэж тэмдэглэж. Хоёр параметрт. Psi гэдэг самсгүй хосгч тархсан бином тэгээ n p гэсэн параметртэй. Энэ юу гэсэн үг вэ гэхээр магадлал манай psi-ийн k-та тэнцэх магадлал нь нөгөө томьёо c-ээс k үржих нь p-ийн k тэгээ 1-ээс сэтгэн p-ийн n-ээс сэтгэн k. Энэ k нь хэд байх вэ гэхээр 0 1 гэх мэтлэн n гэсэн утга. Энэ бол төгсгөлөг дооны утга аавна. Посон бол төгсгөлгүй олон утга авах боломжтой.
Төгсгөл болдог юм шүү дээ. За дахиад энэ дээр та нар яах ёстой вэ гэхээр та нарын даалгавар энийг тархалтын функц мөн гэдгийг харуулах ёстой. Өөрөөр хэлбэл өргөлт тгээс их байна. За тэр нь бол ойлгомжтой. Энэ тгээс их, энэ тгээс их, энэ тгээс их. Дараагийн алхам яах вэ гэхээр эдний бүдэрнгийн нэмэхүднийг гарах ёстой. Тэр нь яагаад бүдгийн нэмэхүднийг гарч байгаа гэдгийг харах хэрэгтэй. Тэр бол маш их зугаатай бөгөөд ач холбогдолтой асуудал байна. За 5 дугаарт нь өөр юу гэж болох юм? Discrete одоо хамгийн мэдж явах ёстой зүйлүүд нь ерөнхийдөө энэ 2 3 4-ийг бол бид нэ зайлшгүй сайн мэддэг байх ёстой. 2 3 4. За өөр сонирхолтой юмнууд байж болно. Жишээлхэд гипергеометрик тархалт эсвэл геометрик тархалт гэсэн юмнууд яригдана. За би нэгийнх нь жишээг авъя. Геометрик тархалт шүү дээ. Геометрик тархалт. Окей. Геометрик тархалт. За тэгээ нөгөө санаж байгаа бол бид нар ч бүгдээ энэ хүртэл бүгд амжилтын тоотой холбоотой шүү дээ, тэ? Энэ бол Берноуллийн туршилт гэдэг чинь эсвэл амжилт эсвэл үгүй гэсэн одоо ийм юм өгчээ. Тэгээд тэрний талаарх юм яригдах нь. Энэ болохоор энэ дээдлийн туршилтыг үл хамаарах байдлаар энэ удаа явуулчаа хэдэн удаа амжилт гарах вэ гэсэн юм ярьсан. Энэ сүүлийнх болохоор энэний хязгаар байж таарсан шүү дээ. Тэ бид нөөсөө хичээл дээр баталсан хоол үзэгдлийн хууль гэж. Энэ биномийн хязгаар нь Поиссон болж таарсан. Энэ одоо тэ Берноуллийн туршилтыг явуулна. Гэхдээ хугацааны эгшин болгонд секунд дойл болгонд явуулна. 100 сая гэсэн үг. Гэхдээ юу яах магадлал нь бага. Амжилт гарах магадлал нь бага байхаар ингэж явуулах юм бол тэгээд амжилт гарах одоо тэ хэдэн амжилт гарах уу гэдгийг бид сонирхож байна гэсэн. Тэгээд энэ одоо тэ лямбда бол гол оролттой. Энэ дээр тэр амжилтын тоон дээр тэгээд лямбдагаас хамаарсан ийм функц гарч байна. Гэхдээ энэгээр бол жишээлбэл бид нөгөө 103 дэх дуудлагын тоо магадгүй одоо жишээлбэл энэ вирусоор өвчний тоогч гэсэн ийм юмар тоо ширхэгтэй холбоотой юмыг загварчлахад ихэнх тохиолдолд энэ Поиссонтой холбоотой юм руу. За геометрик тархалтыг авч үзье. Геометрик тархалт гэдэг нь юу байх вэ гэхээр иймэрхүү юм байна. За би энэ дээр ямар тэмдэглэгээ хэрэглэхээ санахгүй байна. За GP гэж дээ. Энэ дээр бол иймэрхүү юм яригдана. Магадлал сайн окей. За дахиад би К-га хэрэглэж К-та хэмжих магадлал нь юу байх вэ гэхээр нэгээс хасдаг нь P-ийн К өөрчлөлт нь P болов уу гэж би санаж байна. За тэрийг би нэг лавлаад харуулах юм байна. Нэгээс хасдаг нь P-ийн К-гаас хасах нь нэг юм байна. Тэгээд P болох. Окей. За тэгээ энэ дээр мөн адилхан К нь бол яах вэ? К 0 1 2 гэдэг төсөлгөө явж байна. За энэ доотлох ямар хуу ситуац гарч ирэх үү гэхээр дахиад энэ Берноуллийн туршилттай холбоотой. Үндсэндээ энэ юу гэж нүг гэхээр энэ дээр P бол амжилт байх магадлалыг хэлсэн. Тэгээ нэгээс хэн P-ийн K-гаас хэн нэг гэдэг чинь юу болох вэ гэхээр эхний K-гаас хэн туршилт нь амжилтгүй болоод тэгээд амжилттай болох тухай ярьж байгаа байхгүй. Тэгэхээр Берноуллийн туршилтанд анхны амжилт гартал явуулах туршилтын тоог буюу хугацааг бид нар яг нэг геометрик тархалтаар загварчлах нь. Анхны амжилт гартал явагдах хэдэн туршил хийх ёстой. Анхны жишээлбэл 100 саялаа. Араас нь хаяалаа. Эхний сүлд буудал хийгдэх хаялтын тоо. Энэ санамсаргүй хувьсгч мөн үгүй л мөн. Санамсаргүй хувьсгч учраас энэ яах вэ? Өөрийн гэсэн тархалтай байх ёстой. Тэгээд тархалтыг нь энэгээр өгнө. За дахиад энийг мөн тархалтын функц мөн гэдгийг та нар харуулах ёстой байсан. Өөрөөр хэлбэл нөгөө хоёр чанар. Тэгээс их үе тэнцэх байх ёстой. Тэгээд нийт нийлбэр нэг гарах ёстой гэж. За энэ бол дискрет одоо хамгийн сонгодог дискрет тархалтууд. Эднэртэй бол найз болох ёстой. За дараагийн хэсэг нь тасралтгүй тархалтууд руу орно. Бид нар явандаа энэ тархалтуудад дахиад ер нь бол ажиллана. Бидний тоо характеристикүүдийг судална. Тийм учраас эднэртэй ер нь бол найз байх ёстой. Найз байна гэдэг нь юуг илэрхийлдгийг нь мэддэг. Томьёогийн одоо сандаг. Тэгээ ямар чанартай болохыг нь ерөөхдөө мэддэг байх хэрэгтэй гэсэн. За тасралтгүй. Одоо бидний тасралтгүй найзууд юу ах вэ гэж. Тасралтууд. За нэгдүгээрт нь хамгийн сонгодог нь юу ах вэ гэхээр жиг тархалт. Жиг тархалт. За энэ дээр бид нар ер нь бол түрүүчийн жишээн дээр учирсан. За энэ жиг тархалтыг би яаж тэмдэглэх вэ гэхээр sin uniform AB гэж ингэсэн. Энэ юу гэсэн үг гэхээр uniform гэдэг чинь нэг хэлбэртэй гэсэн үг шүү дээ. AB гэсэн интервалд энэ санамсаргүй хувьсгч жиг тархсан гэдгийг бид нар ингэж тэмдэглэв. Энэ юу гэсэн үг байх вэ гэхээр ийм маягаар томьёологдно. Одоо би шууд нөгөө жижигхэн юуг нэг
нэгтэй функцийг өгнө. Нэгтэй тэнцэн хэрвээ x нь a b байх юм бол биш нэгтэй тэнцэхгүй юм. Ийм юм бол. Ийм юм болох хэвээр. Нэгийг хуваалдаг нь b-гээс хасах наатай тэнцэн хэрвээ x нь a b завсартай байх юм бол тэгтээ тэнцэн бусад үед нягтын функц нь ийм хуулийн дагуу ийм томьёогоор өвддөг санамсаргүй хувьсгчийг бид нар жиг тархалтай гэж хэлж байна. За энийг зураад үзье. Нягтын функцийг зураад үзье. Тэгвэл юу болох вэ гэж. Надад нэг a байгаа юм байна, нэг b байгаа юм байна. A-гаас b-ийн хооронд байх юм бол тогтмол хот байгаа юм гэж. Тогтмол хот нь нэгээс хасдаг нь b-гээс нэгийг хувадаг нь b-гээс хасдаг нь a. Бусад газраа t гэж бодох юм. Бусад газраа t гэж бодох. За хэрвээ санаж байгаа бол нөгөө тасралтгүй учраас би энд нь энэ хоёрыг оруулна уу оруулахгүй байх тийм ялгаатай биш шүү дээ. За нэгдүгээр энийг бид нар яах ёстой гэхээр тархалтын функц, нягтын функц мөн гэдгийг харьцуулах нь бол зүгээр. Нягтын функц мөн гэдгийг харахын тулд нэгдүгээр энэ тэгээс их үе тэнцүү байх ёстой. Хоёрдугаар нөгөө нийт талбай, нийт интеграл 1 байх ёстой. Энэ тохиолдолд интеграл бодох шаардлагагүй. Энэ тэгш үнцгтийн талбайг бодоход хангалттай. Тэгээд яах нь энийг энэгээр өвчнө гэсэн. За тэгээд жиг тархал гэдэг нь харж байгаа яагаад гэвэл энэ дээр юу болж байна вэ? Үндсэндээ би 1 кг элсийг энэ интервал дээр яг жигдэх асгасан байна гэсэн. Одоо энэ ямар хөө ситуац руу гарч ирэх үү гэхээр огт санамсаргүйгээр сонголт хийх тухай асуудал яригдахад үндсэндээ энэгээр бүх юм загварчлагдана тийм. Энэ завсраас санамсаргүй тоо сонгожээ. Эсвэл энэ рүү би санамсаргүйгээр даарц шийдчихэж гэдэг юм тийм. Энэ бүх асуудал хаашаа очих уу гэхээр жиг тархал. Тэгэхээр энэ жиг тархал гэдэг бол бидний нөгөө санамсаргүй гэдэг үгийг одоо тийм математикээр загварчлаа энэ болж тарах. Энийн чинь дискрет хувилбар нь энэ шүү дээ. Нэгийг хуваалдаг нь n гэсэн нөгөө тэгээ 1 6 ч юм уу. Дискрет хувилбар нь юу болж тарах вэ гэхээр 1 гэсэн массыг би нэгийг хуваалдаг нь n гэсэн юмар хуваана гэдэг чинь ингээд хуваалдаг гэсэн үг байна. Жишээлбэл шоон дээр ярьж байгаа бол 1 2 3 4 5 6 эдгээр бүгдээрээ ямар утгатай байх вэ гэхээр 6-ны 1. Ийм функц гарч байна. Зоосон дээр мөн ялгаагүй. Зоосон дээр болохоор 0 1 гэсэн хоёр утга байгаа. Тэгээ хоёулын дээр нь 2-ны 1 гэсэн утга байх хэрэгтэй. Тэгэхээр энэ тохиолдолд дискрет үед бол яаж юм гэхээр надад 1 метр урт, магадгүй метр ч юм уу тийм 1 урттай саваа байхад би тэр савааг хуглаад яаж юм гэхээр энэ утгууд дээр нь тавьж байгаа байхгүй. Тэгээд нийт уртынх нь хэлбэрний гарах хэрэгтэй. Тасралтгүй дээр болохоор яаж юм гэхээр надад 1 кг элс байгаа. Би тэр элсийг яах нь асгах нь координатаар асгах нь. Ингээд жигдхэн дарааж асгах асуудал бол энэ жиг тархалт. Дискрет хувилбар нь тасралтгүй хувилбар нь. За энэтэй бол бас мөн ялгаагүй найз болох хэрэгтэй. Найз болох хэрэгтэй. Хамгийн ажиллахад амархан, хамгийн эвтэй ихэн, хамгийн ялбар тий сансруу юу тасралтгүй усгч юу юм. За хоёрдугаарх нь бидний найз. Бид нар өмнө үг нь бол харсан хэвийн тархалт. Хэвийн тархалт. Өнгөрсөн хичээлдээ туршилтын дараа ярьж явах үед Laplace Demoré-ийн теорем гэж юм байсан. Тэнд дээр бид нар энэ хүртэл уулзсан. Энийг би юуг тэмдэглэх вэ гэхээр ингэж тэмдэглэх юм. Sin x-ын санамсаргүй хувьсгч юм. За энийг би μ-гаар тэмдэглэчихье. Манай ном дээр а-гаар тэмдэглэсэн байх шиг байсан. За μ сигма гэсэн юутай параметртай хэвийн тархалтай гэж. μ сигма параметртай хэвийн тархалтай. Энэ юу гэсэн үг вэ гэж. Энэ бол ийм гэсэн үг. Би дахиад нягтын функцийг өгнө. F psi x бол f psi x бол яах вэ? Энэ дээр тохиолдол салгахгүй. Шууд нэгийг хаваадаг нь язгуурын дээр 2p сигма өөрчлөлт нь y-гийн хасах тэмдэгтэй x квадратаас хасдаг нь биш. X-с хасдаг нь μ-гийн квадратыг хуваалдаг нь 2 сигма квадрат шиг санаж байна. 2 сигма квадрат шиг санаж байна. За тий. Энэ томьёогоор энэ төвхтэй томьёогоор P орсон, E орсон энэ төвхтэй томьёогоор өгөгдсөн байх юм бол энийг бид нэр ийм хэвийн тархалтай гэж үзэж байгаа. Өнгөрсөн хичээлдэр бидний үзсэн хэвийн тархалт ямар тархалт байсан бэ гэхээр бид нар энэ μ тэнцүү 1 тэг сигма тэнцүү 1 үед нь авч үзсэн. Энэ тохиолдолд энэ тооны хацангуй хялбархан болж байгаа.
Тэгээ энэ юу болох вэ те? Энэ нөхөр бол нэгийг хуваадаг энэ язгуурын дор 2p. Тэгээд y-гийн хасах x квадратыг хуваадаг нь 2 гэсэн ийм хэлбэртэй байна. Ийм параметруудтай бид нэр стандарт хэвийн дархалт гэж нэрлэдэг. Энэ бол стандарт хэвийн дархалт. За энэ нөгөө n гэдэг нь нормал хэвийн те энийг зарим үед гауссан дархалт гэж ярьдаг. За энэний талаар бол ярил маш их юм яригдана, маш их сонирхолтой. Одоо нэг чанарын бид нар юу нь өнгөрсөн жилээс мэдчихэ. Тухайлбал юу байсан тэн дээр те Бернулийн туршилт хийгээд тэгээд одоо амжилтын тоог сонирхох юм бол тэр амжилтын тоон дээр нэг жоох өөрчлөлт хийгээд хувиргацсны дараа тэр амжилтын тоог олох магадлал бол энэ функцээр тооцож болно гэж бид нар ярьсан. Өөрөөр хэлбэл тэр чинь цаад утгаараа юу байсан бэ гэхээр Бернулийн туршилтын дээр бином дээр Бернулийн туршилтын дараалал дээр амжилтын тоог сонирхох юм бол тэр амжилтын тооны хязгаар нь хэвийн дархал гарна гэсэн ийм теорем байсан байх нь шүү. За бид нар тэрийг дахиад авч үзэн энэ хэвийн дархалтын хувьд графикийн зурвал энэ функцийн графикийг зурвал ерөнхийдөө юу болох вэ гэж тэ. За магадгүй юм их юм. Маш гоё хэлбэртэй юм байна. Хоёр тал руугаа тэгшинтэй. За энд ингээд ийм утгатай энэний хоёр талаар тэгшинтэй. Энийг бид нар юу гэж нэрлэдэг вэ гэхээр хонх хэлбэртэй гэж нэрлэдэг. Хонх хэлбэртэй. Өөрөөр хэлбэл хонхч нь бол яах нь нэг юм их юм байгаа шүү дээ тэ. Тэгээ энэ хэлбэрийг хадгалж үлдсэн ихэнх юм төврүү гэдэг хоёр талдаа жоохон сүүлттэй ийм байх юм бол энийг бид нар хэвийн дархалт тэ хонх хэлбэртэй гэж нэрлэж байна. Хонх хэлбэртэй тэгшинтэй гэх мэтлээ их олон гоё чанартай. Тэр олон гоё чанарынхаа өнцгөөс энэ бол маш их хэрэг болдог ийм чухал дархалт хэвийн дархалт. За сүүлийн найз энэ тасалдгүй дархалтай холбоотой сүүлийн найз. Дахиад энэ дээр мөн уг нь бол юм хийх ёстой юу хийх ёстой гэхээр энэ хэвийн дархалтыг тэгээ энэ нягтштай. Нягтын функц мөн гэдгийг харах юм тулд энийг тэгээс их бөгөөд нийт интеграл нь нэгтэй тэнцүү гэдгийг харах ёстой маа. За ялангуяа тэр нийт интеграл нэгтэй тэнцүү гэж харахад бол тийм хялбар биш. Гэхдээ маш их одоо хийж үзүүлэх ашиг тустай тийм дасгал бол. За сүүлийн найз энэ дээр бид нар яах нь вэ гэхээр зэрэгт буюу экспоненциал дархалт.